Уламжлалаар шинэхэн даваа гаргасан байна. Тэгээд шинэхэн даваа гарагтаа шинэ дугаараа эхлэх гээд бит хоёр сууж байна. Тэгээ одоо сая ингээд нэг юм ойрд 100 мөн болоод ч юм уу гадаа ингээд дулаахан болоод юу хиймээр санагдаж байна ариуна чамд? Яг нэг юм гоё тий нэг юм болцоонд яваад ч юм уу нэг юм гадаа ингээд нэг юм кино үзэж суумаар нэг лагер магер дээр нэг юм орой нэг юм гоё байдаг шүү дээ тий. Яг нэг тэгж өнгөрүүлмээр санагдсан өдрүүд байна. Ойрын үед амар гоё дулаахан байгаа болооч тэр юм уу? Харин тий. Тий яг энэ үедэр маань бит хоёрт Univision-ы нууц өрөө маань ахин хамтран ажиллах саналтай бит хоёр одоо рекламтгаа сууж байна. Тэгэл яг нэг юм лагер магер дээр Univision-тэй байх чи амар юм одоо бит хоёрын Монголд ээж явах үед бол амар юм лагшри хэрэглээсэн шүү дээ тий. Тэгээ нэг юм гоё гадаа ээж явахдаа нэг юм төгөртөөгөө ч юм уу найзлуудаагаа ч юм ингээд хамтдаа эротик кино үзээд нэг юм оройг үчиг хамтдаа өнгөрүүлэх яг тийм мэдрэмж надад юм хэрэгтэй байгаа юм байна гэж би мэдэрсэн. Тэгэд яг юм гоё боломжийг танарт бас Univision олгож байгаа гэдгийг бит хоёр бас өөрсдийнхөө подкастаар танартай дахин дуулгаж байгаадаа баяртай. Тэгээ бас хямдэрсэн байгаа юм билээ. Яаж хямдэрсэн байгаа вэ заяа? Харин тий яг энэ зуны юм гоё мөчүүд одоо юм гоё уюудтай тааруулаад бүр 50% хямдруулсан байгаа юм билээ. Тэгээд энэ болохоор 9950 төгрөг болсон. Гэт надад бол энэ айгуу тийм одоо ингэ бодохоор айгуу хямдхан одоо тийм ингэ зөндөө олон киног бүр 9950 төгрөгөөр тийм ингэ гоё үзэж болохоор ингэ юм халуухан шөнүүдээ 9950 төгрөгөөр авч болох нэ шүү гэж хэлмээрээ. Ааха. Лагер явъя. Мэхт хоньё, нууц өрөө рүү орё. Юм хийя. Яг тийш нэг юм алцгадмаар гоё тийм мэдрэмжийг төрүүлэх үз. Vibe одоо яг өөртөөхөө тий Univision-ээр бас гэртээ болон лагер дээрээ өөртөндөө бий болгоорой гэж бит хоёр бас санал болгох гэсэн. Тэгээд хэрхэн идэвхжүүлэх вэ гэх юм бол Univision руу ороод app ба тоглоом гэсэн хэсэг рүү ороод тэгээд нууц өрөөгөө сонгох юм бол идэвхжүүлэх боломжтой байгаа юм байна шүү. Хүслийн өрөө гэсэн Монгол кино гарсан мөлий тэр үзлээ. Баяртай. Тэрнээс өмнө подкастаа сонсцгоо. Ингээ шин дугаарлаа уусраарцгоо. Mini chess surrender, mini bass surrender, mini boje surrender, Бэн үү? За бичээ хэлчихлээ шүү. Сайн уу? Сайн ямар сайн уу бэ? Харин ёстой нэр жихнээсээ бүр яг хүй сайн уу гэмээр санагдчихэв. Бүр нэрээс чи тохоор хорноо ч яраагүй уулзаач амар удаж байгаа юм тий. Тийм үү? Тэр нөө төрсөн өдрийн нөө бөөндөө тэмдэглэхэд бол дайралтсан шүү дээ чи тэрийг одоо уулздаг гэж хэлэх хэцүү тий. Ер нь уулзгаа байсан юм шүү подкастаар яриа. Тэгсэн юм шүү. Сайн сайхан юу юм бэ гэж ярихаа байлцсан зүгээр л заа подкастаар ярьчих юм очтой шүү. Нэг бодол ямар ч юм шиг нөгөө тийм бас сонирч юм шиг. Харин энэ одоо ариун явдлага уу тий. Харин тийм. Тэгэхээр эдгээр бүгдээрээ яг ингээд подкаст сонсож бүх хүмүүс бит хоёрын ер нь юу болж байгааг мэдчихэж байгаа юм байна шүү дээ. Бит хоёр ерөөсөө нуусан юм байхгүй. Тийм ээ тий. Бүх юм бол та нартай ярьж байгаа гэсэн үг шүү. За сайн явж иргүү дээ найз минь. Йоо өстө сайн нэг ганцхан цагийн зөрөөнөөс олж цагийн зөрөө мөрөөнд ороод за ядарч байгаа. Гадаад очоод явдаг хүн чинь жоо хэцүү юм байна шүү дээ. Тэгж байгаа л өнөөдрөөс нэг цагийн зөрөө мань гарлаа. За сайхан яваа дөрөв. Өстө сайхан явлаа. Бүр ерөөсөө ойр тэгж сайхан яваагүйгээрээ явсан байна гэж өдөр бодож зураг орууллаа гэж. Харин тийм байл шүү дээ. Бүр нэг амар амгалан нуус нуурн юйлээ нөгөө нэг нуурн даан яг нуус шиг санагдсан шүү дээ. Юу нуус найз чинь бүр жарахаа. Цагаан жарахаа биш хар жарахаа болоод ирсэн. Сайхан борлосноо. Харин би өөрийгөө борлдгүй гэдэг нэг их олон юм яриа л тэгэдээсэн юм. Тэгээд нэг болохоор борлохоор амар сонирн мань харагддаг гэдэг нэг сонин юм ярьдаг байсан юм заа юу. Тэгсэн чинь сая явахдаа айгуу тийм гоё борлолцоод ирлээ. За амар мөнгөтэй анаа шиг борлоо. Яа одоо яг эмчүүд юу яриад байсан ойлголоо гэж. Хүмүүс амарсан явахаараа ингээл нөө борлож ирэхээр аста нэр гоё маяг гэл ер нь юм аим борлох туртаа мартай байгаад идэг гэсэн шүү дээ. Тэг би анх удаага айгуу тийм баян анаа шиг борлоод. За нэг юм халтар болж борлохгүй заяо. Нэг удаа би борлсон байсан чинь нөгөө нэг гарны хоёр кант ингээ үүссэн гарын алуу болохоор ингээд цагаан нөгөөх нь ингээ хар ингээ цайртай гаш ингээ болцсон байсан шүү дээ. Нэг юм амар заяо. Тэгсэн чи тэгэж борлохгүй ингээд бүр амар хүн чинь жигэд мэгд борлож бас болд юм байна шүү дээ. Айгуу гоё юм өнгө мөнгөтэй болоод. Тэг айгуу гоё болж ирсэн. Тэр бас нөгөө юунаас шалтгаалсан баг.
бүх юм дотор орсон байсан болохоор ерөөсөө ингээл нөгөө нэг юу яахгүй өөртөө букинг хийхгүй яахгүй нөгөө нэг юм хайж манихгүй ингээл буудалж бэлэн нисэх хаанаас нисгэнж бэлэн нисэх мэсгэн ингээд бүх ингээд юм хүлээж авах хүргэлт мөргөлтийн машин жишээ нь бэлэн ингээд хоол унд нь бэлэн байлаа байсан болохоор айгүй тийм амар юм байна. Ерөөсөө тэгэж амарч явж үзэнгүүл заа очиод буугаадтай ямар таксин цууж баг яаж явах уу гэдэг ч юм ингээл нэг юм жоохон амар стресстэй байдалтай явсаар гал ирдэ штэ тэгээ энэ удаа болохоор ерөөсөө яг ингээд заа очиж юу хийж унтах уу хэвээр нэрээ яаж далаа хэрэг дээр аль талаараа хөвтөх үү гэж баг бодож байгаа. Ирсэн болохоор айгүй амар байсан. Тэгээд нөгөө өмнө чиний яриаг сонсон байсан штэ Анталия явал ер нь бол Турк бол болгоомжтой ороо гэд тэгээ би чи бас нэг Туркийн түүхтэй хүн штэ. Тэгсэн байсан болоод ч тэр мөн нэг юм жоохон нохоо санаатай явсан болохоор бас арай гайгүй заяа ингээд хүмүүс нэг үн хэлнэ штэ дэлгүүрээс. Нэг үн хэлэнгөө тэр нэг бараг 100 евро гэх юм бол нөгөөтийн бараг 5 евро гэж хэлжээж заяа. Тэгжээж арга юм болгож авч байгаа ч юм уу те эсвэл тэгээ нөгөө нэг юм хин нараатай явсан болохоор нараас тиймэрхүү юм дайгуу сурхий. Би болохоор нэг юм жоохон ичээдтэй юм байна. Ичээд байдаг байсан байхгүй юу? Вьетнам явахтаа ч гэсэн нэг юм үн болгохаасаа манай нараад тэрэндээ сурах юм болохоор тэгээд өстө нэрээ за найз нь янзлаад үгүй гээл. Тэгээд би найз асуугаараа гээл. Тэгээд өстө нэр юм цөм хямдруулж аваад тэгээ ирсэн мэт дээ. Ашгүй дээ. Тэгээ 100 гингүүд нь 5 гэж хэлээд хэд төр буу? Дундаа нэг 10 дээр буу, 30 дээр бууж ийн одоо хаа хавцаа бууж ийн. Тэгээд 10 дээр бууж тэгээ за буухгүй болвол за явлаагээ явчихъя. Бүр тэгээ нэг бодлын тим заас орсон заяа. За шиг хэлсэн үнд мань буулахгүй болвол болий гэж бодсон заяа. Тэгээ бараг сүүлдээ юм авч аваагүй нэг ч угаасаа нэг юм авах шаардлагач байсангүй хоёр тэгээд нэг юм нүүд гадаа ингээд зардаг юмнууд ингээд байдаг шүү дээ ингээл Монгол шиг ингээд баах юм татсан тэгээдсэн чинь битгаар явж байгаад нэг айгүй хөрхөн нарны шилээд байхгүй юу. Тэгээ би тэрийг авчиг гээд нэг ингээд зүгээ зүүж удсан чинь нөгөө залуу чинь 40 евро гэж байна. Тэгжсэн аа. За чай хөөрхөн хүүхэн мэн чамд 25 евроор үгээ гэж тэгээдсэн чинь 25 евро байхгүй гэж хэлдэг байхгүй гэсэн чинь чи хайл буудалтайгаа гэсэн чи яах чаа гэсэн чи надад дугаараа өгч тэгвэл би чамд 10 евроор үгээ гинэ. Яа бүр тий. Яа тэгэж өрн босроо тэгсэн аа. Би за үгүй 10 евроор авахгүй махгүй гэсэн чинь за чи ганц үнсчих тэгвэл би чамд үнгүү гэдэг байхгүй юу? Үгүй чи за. Тэгээ харсан чинь нэг үнсгэр бас залуу биш байна. Юу гэсэн үг вэ? Үнсэмжид биш гэхээр ямар юм бэ? Үгүй яг миний сонирхлын залуу бас биш байна. За. Тэгээд за. Шилэнтэл үнсчээр биш тэрэ телевиз юм уу? Тэгсэн. Өөр юм байсан бол үнсгэр байла аваад. Тэгээд би за 10 евроор өгүүл авъя гэдгсэн чинь үүд чинь гоншгонж жисэн 10 евро өгдөгхгүй. Тэгээ би надад тийм хоёр сонголт байсан. За нэг нь Gucci, нэг нь Miu Miu авах заяа. Тэгээ би Miu Miu авах болоод дээрээс нүүрэн зохихгүйсэн хгүй юу. Тэгээ би нөгөө залууч юм болохоор зогчин гэж бодлаа. Юма зархал хүмүүс чинь дээ штэ. Тэгээ би за нүдний шилнийхаа нэг солионд юу авчий та гэж бодоод Gucci авлаа. Нэг Gucci авчий та гэж бодоод 10 еврогоо Gucci. Тэгээ тэр залуу тэгэл надад юм ярил дугаараа өгч гэх тэгэл олоо юм яриадсэн. Тэгээд тэгжсэн чинь нөгөөд чинь цаадлын үндэ за энэ шилийг би тэгээд энэ Gucci-г авъя гэсэн аахгүй. Тэгсэн чинь нөгөөд чинь байна Gucci-г боогод өгч гэх. Тэгээ би нөгөөдгий чинь газ авчаа за хурдан явъя гэд бит хоёр явдаг хгүй яшиг гэдэг. Гурван залуу зогсож байгаа юм чинь. Тэгээ нэг яшигтай ингээл үнсчих гээ ер нь бол дайраад. Тэгээ би нөгөөдгөө өстө нэрээ за Gucci-гийн шилийг гаргаж ирж зураг авахуулъя гэж бодоод зөөхгөө үтсэн чинь Gucci ш Miu Miu байдیں۔ Ёо. Юу гэсэн юм бэ? Солио хийсэн маа. Харин тий солио хийсэн. За ерөөсөө надад зохиогүй шилийн зохио хийсэн гинэ. Солио хийсэн заа юу. Тэ миний бүр уур хүрээ. Тийм байна. Ёо харин тийм дургуур заа. Тэгээд Gucci-гийн шилгүү, Miu Miu-гийн шилгүү болсон найдаж байгаа. Хайц юм уу? Яагүй. Үгүй ажлынхаа хүүхэн бэлгэлэхээр болсон гэж. Чи их Miu Miu-гийн шилгүү гэж байгаа юм шиг л ээ боо. Нэгээс наа ч хөлөг шүү. Тэгээд аваарай гэсэн чинь тэгээд тоохгүй л авчижлээ. Тэгээд тийм юм дурс. Бас яг бэлгэтэл ирсэн биз дээ ажлынхаа хүүхэд. Яа бүр арай. Тэгээд нэг тиймэрхүү л одоо нэг молигдуулсан гэвэл яг тэгэж молигдуулсан заяа. Тэгээд одоо бос юм дээр молигдуулсан юм уу? Бөөмэд ямар ч сан хамаам гэдэг юмд орж үзлээ. Ерөөсө хамаам гэдэг юмд орж үзег байсан юм чинь. Тэгсэн чинь айгүй гоё тийм монгол шиг юм төсөөлө орсон байхгүй би.
Ингээд та нэр бинийхээ бүх хэрээг өрүүлээ орсон чинь яг шт тэр чинь их тийм амар гоё юм биш юм бэ заяа. Нэм савны газар ингээл нэг хүүрхээ бараг үсрээл нэг 5-10 минут суулгасан баг. Тэнгүүтээ гар гэл гарангуудаа ингээд нэг халуун чулуу шиг юм дээр ингээд хөвтүүлж байгаа л. Тэгээ би юм ингээ хальт мэлд үрдэг заяа нэг юм. Би болохоор нэг Монгол ананар шиг ингэж аягүй гоё өрнө гэж бодсаахгүй нэг юм саунд орохоор арьс цулгалаа харин тий бүх ингээд хэр маань ингээ гардсан штэ. Тэгэж минь жадсан чинь ингээ нэг юм амар сонио халтуурны ингээ өөрчмөрөө тэгжсэн ингээд нөгөө хөөсөн юм уу те. Хөөсөн юм ингээд амар битүү сав мав нэртэй. Тэгээ тэрнэр нь бол нэг таалагдаагүй. Тэгэл нэг сайхан массаж хийлгэж аваал. Тэгэл гарсан байдیں۔ Тэг яг хоёр удаа нөгөө нэг яатсан мэдгүй анх нөгөө яахта хамам гэдгийг яг ямар гон байдгийг мэдгүй хоёр удаа захиалцсан. Нэг нь явхаас өмнө хэрэг арилга нэг нь ирээд хэрэг арилга хийж аваад тэгсэн чинь яг хэрэг арилгаач хэрэг маань хэртэй маань зураа тавьчихдаг юм байлээ. Нэг талд нь бөгнүүлээд байсан. Тэр тийм байлээ өстө тэнэг юм лээ. Тэрийг амар гоё гэж бодсон ч. Тиймэрхүү юм болсон. За яах те тэгээ бүх юм амар 100% харин тийм ээ. харин тий. Ерөнхийдөө сайхан сэтгэл ханамжтай яваад ирсэн л бол тий. Өстө гоёсон. Сайхан унтаж амраал тэгээд мэдгүй цаг агаарч гоёсон хичээлгүй өдөр алга 26 градус марац байж байгаа. Харин амар гоё нэг юм бүр амар халуунч хүүтэн жигт биш яг нэг юм гоё подолт энтертэй явахаар байсан болохоор. За яна аяллаа сайн сайхныг давж юм асуух гэдэг байна. Бид хүлээж байна. Чи хүлээсэн үү гэж. Залуу юу болсон бэ? Залуу их гайхалтай байгаа. Ирлээ. Хизээ ирлээ. Би ч. Яг сүүлийн тэнэг подкастн дээр бол ирэх гэж байгаа одоо удахгүй гэдээ яриад болсон шүү дээ. Тийм шүү дээ. Манай залуу ирсэн шүү дээ. Америкаас нэрээ. Тийм. Тэгээ ирээд манад бүр 6 хоноо заяа. Эренгүүтэй. Эренгүүтэй бүр 6 хоноо. Тэгээд бас 6 эхний 2 өдрөө айгүй хэцүүсэн заяа. Нэг юм яг юм хол ингээ байж байгаа. Тэг ингээ юус ингээд уцаар ирээл ингээд амар тийм сайн болцсон байсан юм шиг байна заяа. Тэгжсэн ингээд нөгөө Love is Blind энтертэй ч ингээд уулзаж мулахаар аягүй ингээ сонирн байдаг штэ бишүрхэж энтер мэнтер гээд. Тэг би яг тийм байсан заяа. Тийм жоохон сонирн байгаа. Энэ залууг таньдаг юм шиг таньдгүй юм шиг багы чи нөгөө өрөөнд ороод чи 0 100 чи би 0 гадааж аваад хоёлаа барыг уцаар яри юм гаяа. Оханы барыг ярьж байх га. Тэгээд жоохон сонирн байж байгаа. Тэг ингээд юм гинт юм амар юм too much санагдаад. Ингээд яагаад вэ? Их хүчрэл өөч mëсэл яасан чинь сон санагдчихж байгаа мó эсвэл харахаар л үгүй санагдаад байгаа мó. Үгүй биш ингээд хурц ирээд нэг хүнтэй ингээд яг нэг хүн ингээд миний хажууд ингээд таг гэд байцсан чинь ингээд амар юм сонин санагдсан заяа. Тэг ингээд нэг ингээд ер нь бол хоёр дахь ингээд хоноод гурав дахь ингээд би өглөө нь босоод би аягүй тийм сонин бишүүрх байсан заяа. Тэгээ би оройн нэрийг хэлдэг хгүй би үнэнгээл ингээд надад аягүй сонин байна. Тэг ингээд гинт ингээд амар юм би амар өндөр хүлээлттэй байсан юм шиг байна гэж бодсон заяа. Би ингээд нөгөө 3-7 хоногийн турш уцаар явахдаа ингээд хүн ч уулзалт муулзалт ингээд анхны уулзсан амар ингээд төсөөлдөө штэ. Кино шиг хоёр талаас гүйж ирээ. Харин тийм болог байхгүй юу? Тэг яасан зүгээр хаа гэж ирсэн юм уу? Би ажилдаа бүр 11 хүртэл ажиллаа. Тэгээ нөөд чи манай гэрт ирсэн байж тараад. Тэгээ ингээд төлхөр мөлхөр үжээний хөхтөө. Аха. Төлхөрөө өгцөөс авахгүй за угаасаа намайг би ажилдаа өдөр ирэх юм байна. Тийм болохоор чи 9 дэх ороо байж гээд. Тэгээ тэр чи өглөө бүр өглөөний 10-аас буусан юм чинь. Тэгээ яасан чинь нэг юм амар сонирн байсан заяа. Тэгээ би маргааш нь ирээд яриад нөгөө залуутайгаа надаа ингээд айгу сонирн байна. Тэгээ би ингээд яг сайн мэдэхгүй байна. Яг юунаас болоод байгаа гэдгийг ихтэй ингээд би чамд дургуудаа бол биш. Гэхдээ ингээд надаа ингээд бүх зүйл ингээд нэгт амар хурдан санагдаад хоёрт ингээд амар гинт ингээд яатсан юм санагдаад ингээд бүх юм амар хурдан яваад ингээд амар ойрхон байх ингээд нэг юм айгүй юм би ингээд юу болоод байна надад жоох ингээд хэцүү байна гэж битдэг таахгүй тэгсэн чинь нөгөө чинь би ингээд чамайг амар анзаарсан ингээд би чамайг ойлгож байна тэг ингээд тэрвээ чи хүсэхгүй би маргааш ингээд гэрлүүгээ явж олноо ингээд санаа зовлтгүй молгүй гэдэг тэгсэн чинь би амар өрөвдөө заяа хөө ингээд айгүй тийм амар хүлээцтэй би чамайг ойлгож байна гэж яриад тэгснэ намайг ингээд юм ерөөсөө би чам ингээд ерөөсөө юунд ч ингээд хүчлэмээргүй байна мэн гэдэг юм амар гоё ингээд тэгээд ингээ өөрийнхөө сэтгэл мэтгэлийн юм илэн далангүй ярахаар ч амар гоё юм байна штэ. Юу бодож байгаа тэгээд нууд би бол чамайг амар сансаа ингээд чамтай ингээ байхад амар гоё байдаг юм аа тэгээд тэгж мэгээ тэгээд бит хоёр бүр амар бараг 2 цаг гараа юм яриад яг ингээд юм. Тэгсэн чинь миний ингээ санаа зовоод байсан ингээд бүр ингээ тэр чигтээ алга болоод тэгээд тэрнээс хойш ингээ амар дайжгүй болоо заа. Тэгээд бит хоёр 6 өдөр хамт исэн байдیں۔ Тэгээд хөрх амьд явж байгаад тэгээд би тэр яваад би бас ингээ амралтанд явж таараа тэгээд 7 хоногийн дараа
ирээд би ирсэн чинь нөгөөдөг чинь би чамайг санаад байна гэмэр хөрхөн гүгүүр өдөртэй нэг шүн намайг харахын тулд хөрхөн би чамайг санаад байна вирусоо ингээд юунд нөгөө нэг концертын бэлтгэлд явж байгаа гэдэг юм том нэг юм бүрээ гэдэг лөө бүрээ шиг юм ингээд тоглодог. Тэгсэн би тэрийгэ таслалаа. Би өвчдөг гэд хэллээ. Би чамайг ажлыг чинь дарахаар тосоод авъя гэд. Тэгээ амар хөрхөн хүрээд ирсэн заяа. Тэгсэн чинь мэдгүй амар хөрхөн хайр хүрээ санагдаад. Тэгээ амар дайжгүй байгаа. Тэгээ ер нь бол би чамайг удахгүй найз охиноо болъё гэж гуйж асууна гэсэн надаас. Тэгээ энийг тэгээ байн ингэж өөрчилж хэлэх тийм юу юм уу? Учир нь яг юу гэдэг юм бол хүлээлт үүсэх гэдэг ингээд би чамайг гойнаа утахгүй өдр гэдэг ах ямар шаардлага байгаа юм бол зүгээр л гуугачтэй тий. Үгүй тэр надаас болсон байх гэж бодсон заяа. Ягаад гэхээр ингээд би анханасаа ингээд тэр хүн ингээд анханасаа 100 надтай ингээд амар ихтгэлтэй байгаа байхгүй юу? Ингээд би чи ингээд одоо ингээд би чамд ингээд 100% ихтгэлтэй байна. Би чамтай ингээд ер нь бол амар гоё одоо үерхэх мөрхөх гоё ингээд харилцаа үүсгэх гэж ингээд бодож байгаа. Тэгээд ингээд ерөөсөө ямар ч тийм юу байдгүй заяа ингээд нэг юм негатив бодол байдгүй заяа. Тэнгүүд ингээд би болохоор амар их боддог заа ингээд ёо эн чинь тийм ингээд 28-тай 8-тай оюут ингээд ингээс нэрээ хэрэгтэй хэрэггүй амар их бодож байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд би ингээд нэг юм жоохон ингээд юу яагаад байгаа заа. Асуултын тэмдэгтэй энэ ингээд энэ хүнтэй өөр найзлах зөв үү буруу юу харин тийм эсвэл ингээд ийм гоёжснаа гинт алга болчих үү гэдэг ч юм уу. Ингээд нэг юм амар их юм асуудал юм боддог заа юу. Тэнгүүд тэр хүн ингээд би чамайг бэлэн болохыг хүлээнэ гэдэг байгаа байхгүй. Тэгээд ингээд нөгөөд чи ингээд би чамайг ингээд анзаарч байгаа чи ингээд ер нь бол ингээд өмнөх нөгөө байнга ингээд өдөрт ингээд 2 3 удаа ингээд тэгж хэлдэг гэсэн гинэ би ингээд за бүтггүй бол хоёлоо болж шít гэж мэгээд тэгээд тэгжсэн чинь нөгөө 6 өдөр болохтой нөгөөд чи хөрхийн анзаараад за яа чи ингээд айгүй олон удаа хэлээд байна наадхаа тий ингээд нэг удаа хэлж болно би тэгвэл ойлгоно чи ингээд өнөөдөр гэхэд 3 удаа хэлсэн тэгэхээр ингээд надад амар муухай санагдаад байна тий ингээд харин тий энэ хүн надтай байхыг хүсэхгүй байгаа юм шиг байхад би ингээд энэ хүн хайжууд ингээд зурлаад байгаа юм шиг тгий санагдаад байгаа учраас ингээд хэрвээ чи үнэхээр тэгж бодож байл ингээд надад хэлээ тэгэхээр ингээд миний 100 ихтгэлтэй байсан ингээд нэрээ энэ хүнтэй би хамт байх нь зөв юм болов уу энэ хүн надад ингэж одоо 100% намайг яаж чадахгүй байхад хүлээн зөвшөөрч чадахгүй байхад би энэ хүнтэй байх нь зөв гэсэн надад ингэ бодол орж ирэх гээд байна. Тийм болохоор чи нэг бодоод үзье чи гэж хэлсэн заяа. Тэгээ би вау 28 гэж бас дээжгүй юм биш үү? Юм ярьчдаг хүү вэ шүү. Одоо тэгж бодож мадаа мэдгүй тэгээд байсан чинь ингээд нөгөөдөг чинь надад хэлсэхгүй би чамаа ингээ бэлэн болохыг хүлээнэ те ингээ хэрвээ чи одоо ингээ надаас одоо би чамаа ингээ асуух юм бол чи надад аюул бол үгүй гэж хэлнэ. Би чамаа хүсээгүй байхад чи ингээ ямар нэг юмд ингээ хүчлэмээргүй байна. Тийм болохоор ингээ би чамаа 100% болсон ч юм уу те ингээ надтай үнэхээр хамт ингээ баймаар нь үерхмээр гэсэн үед чинь би чамаа найз охиноо болгож асуунаа. Гэхдээ би бол ингээ 5 6 сар бол чамаа хүлээхгүй. Тэ ингээд ер нь бол нэг юм дараа сар гэхэд би ингээ чамаа асуунаа. Тэг хэрвээ чи тэгэхэд ингээд одоо нэтгэлгүй байх юм бол надтай хамт байх та. Тэгэх юм бол ер нь ингээд бараг хоёул димээ ахаа гэж тэгжлээ. Тэгээ би вау гэж бодсон. Тийм шүү ер нь бол тэгэл угаасаа нэг доторх нэг мэдрэмж чинь байгаа шүү дээ. Тэр тэгэл тийм амар бүр юм 180 зэрэг өөрчлөгдөхгүй л үү. Хэрвээ чи үнэхээр л өөртөө итгэлтэй биш нэг жоохон тийм байна гэсэн бодол цаанаа ингээд байгаа л байгаа бол тэр тэгээд бүрэн арилж алга болдгүй юм шүү. Харин тийм байна. Чи нөгөө ингээд чам тэр мэтгэлээ өглөөж гэсэн. Тэгээд бодоод үзэхгүй тий. Чи тэгээд сая одоо нэг 7 хоног хоол тустай мустай байж магаад одоо өмнөх үед бол тэр залуу явцсан чи хүлээж исэн байр суурьтайсэн шүү дээ. Тэгээд тэр 3 7 хоног одоо ингээд хүлээхэд бол арай нэг өөр мэдэрч төрж байгаа. Одоо тэгээд сая чи явчаад тэр залуу чамайг хүлээж байгаа гэсэн байр сууриас бодоод 7 хоног хоолойч ирсэн чинь юу мэдрэгдэж чинь. Тэгсэн чи айгу гоёсэн заяа. Ер нь яваад авах юм байна гэж бодсон. За. Хүн хүлээгч айгу сони юм байл л шүү дээ. Гэтэ ингээд миний санаа зовоод байсан юм зүгээр яг тэр нас мас одоо тий юу л байсан юм шиг байхгүй. Одоо ингээд яг нас дээрээс нөгөө оюутан гэдэг дээр нь би амар тийм ач холбогдол өгөө тэрэн дээр ингээд жоохон санаа зовоод надаас ингээд 8 дүү юм чин гэдэг ч юм нэг юм. Тэнгүүд ингээд сая 7 хоногийн хугацаанд ингээд хоол байхдаа битгаар ч бас ингээд уцаараа мессежчил ингээд буу юм болж байгаа шүү дээ. Тэгээд ингээд хамт 6 моргоо хоног ингээд байж байхдаа ингээд намайг ирснээс хойш хөрхи баг сая 4 хоног ирдэг ч юм ингээд нэг юм байн ингээд ирж мэрч очоод ингээд байгаа болохоор тэгээд тэр бодлоо ингээд баг авч хайсан заа одоо нөгөө юм санаа зовоод байгаа юм аа. Би амар сонио хэрэггүй хүний ингээд нэг юм
хэрэггүй юм амар санаа зовоод байсан юм гэж бодсон заа нэг юм хүмүүс намайг юу гэж бодох бол гэдэг ч юм уу те эсвэл ингээд би одоо нэг юм залуухан залуутай энэ нэг одоо хөшөө хүн гэдэг ч юм уу нэг тиймэрхүү сонио хэрэгтэй хэрэггүй юм санаа зовоод байсан юм байна. Ерөөсө тэр хүний ямар зан чанартай гэдэгт нь ингээд тэр нь ерөөсө ингээд надад амар таалагдчих жоохгүй ингээд ярьж байгаа юм уу ингээд би авч аваа байдал ингээд нэг юм өөртөө ихтгэлтэй одоо ингээд надад ерөөсө нэг тийм гэд нэг тийм мэдрэмж өгөхөөргүй. Тэг ингээд бит хоёр айгүй олон юм дээр ямар ижлэхэн замантай байдаг ч юм уу тэр мөр ингээд айгүй дажгүй зүгээр л яг нэг юм 28-тай юм чинь тэг би түүч хүрэхэд энэ станаар дөнгөж 32-тай байх юм байна мэн гэдэг нэг тиймэрхүү юм л санаа зовоод байсан байгаа байхгүй. Тэгээд одоо тэрийгээ жоохон болиг ер нь бол болж байгаа за тэг миний нөгөө нэг бодолтын хувь 96 байсан байхгүй юу гэж 96% энэ хүнтэй ер нь найзалж болох юм байна гэж бодсон чинь тэр маань ер нь бол 98 болсон гэж за бас нэг 2 байна тий. За яг тийм хэмжлээд гэхдээ 100 болно гэж байд юм болов би одоо 100% итгэлтэй байгаа л бүх юм ингээл зөгцөөл бүх юм таалал тий би ч тэр хүнд бүрэн таалагдал ингээл ямар ч тийм юу байхгүй зүрхгүй тохирохгүй тийм байхгүйгээр хоёр хүн хоорондоо зөгцнө гэж байдсан болов ер нь байхгүй баха тэгж бодохгүй нь заавал бүх юм таалагдчих бүх юм таарчиж за муу юм байна гэж бодож нийлэх ёстой гэж юу. Тэнд тодорхой нэг хэдэн үе байгаад тэрийг хоорондоо ярилцаа. За чамаг ингэх үед би ингэ ч юм уу. Эсвэл намайг ингэх үед чи тэгчээрэй гэдэг ч юм уу. Бусдын бодол нэг юм тэр над хоёр хувьд дотор ч байгаад байгаа шүү дээ. Тэр мэрийг хоёулаа хүмүүсийн ким болвол тэр бит хоёр нэг тийм хамааралгүй гэдэг мэдгээ ингэ яриа тохироод шийдчих асуудал биш үү? Мөн гэж. За тэрийг би чадахгүй л байна л та гэж. Амьдралаас сурсан туршлагаасаа ч юм уу мэдгүй ингээд. Гэхдээ нэг тийм ер нь бол нэг юм хүний юу мэдрэмж гэж яддаг шүү дээ. Нэг юм мэдэрдэг дээ. Тэг энэ хүн надад ер нь доторх мэдрэмж. Тийм болох юм байна гэдэг ч юм уу тэгэл ингээд өмнөх хүмүүнтэйг бол би ингээд үерх гэж нэг жил мэл 2 жил мэл гарамаар ингээд би өөрөө амар боддог гэсэн бол тэг тэр хүн ч гэсэн надад ингээд яг нэг юм 100% ингээд юу мөхгүйсэн шүү дээ. Тэгэнгүүт ингээд ингэж бодсон зав яг юм хоёр талаар жоохон бодсон зав. Нэг талаар болохоор ингээд яг чиний бодож байгаа шиг тэг заавал 100% байх албатай мө гэж бодож байгаа байхгүй юу? Тэг ингээд зөндөө юмнууд гарч ирж штэ ингээл тийм штэ. Одоо юу ч гэдэг хэрэгтэй хэрэггүй ингээл одоо бит хоёрын амьдрах орчин гэдгээс өчлөө яаж өссөн гэл тэр чинь ингээд ер нь бол таарахгүй штэ зарим. Тэгэнгүүт яг тэр 100% маань нөгөө миний бодсон тал нь болохоор яг тэр нэг миний хүсэж байгаа 100% нь окей гэдэг яг тийм шийдвэр байх хэрэгтэй мэн гэж бодсон заа. Одоо ингээд тэр хүний хувьд бол ингээд шийдсэн байгаа байхгүй тий ингээд ямар нэгэн асуудал гарч ирсэн ч гэсэн чи бит хоёрын нэг ингээд яаж иж байгаа давж гарнаа тий ингээд хоёлаа ярилцдаг ч юм уу яадаг ч юм уу миний хувьд бол би ингээд 100% чи чамаа гэд ингээд шийдсэн байна за яа чи ингээд ойлгож гин үү гэсэн аахгүй юу тэнгууд болохоор ингээд би болохоор ингээд шийдэж чадахгүй байгаа байхгүй ингээд за окей асуудал гарч ирнэ тий энэ хүн сонирхол зантай байж магадгүй дараа нь гарч ирэх юм нь одоо юу гэдэг тий бит хоёрын хооронд хэрүүлж гарч ирнэ гэдэг тэнгууд ингээд тэрэн дээр ингээд яах бол ингээд амар олон юм бодоод тэнгууд энэ хүн болохоор ингээд гарч ирнэ гэхдээ энийг ч бит хоёр шийдэж чадна гэсэн нэг тийм шийдвэртэй ингээд миний төлөө ингээд намайг ингээд сонгоод шийдсэн байгаа байхгүй. Тэр ингээд надад жоохон дутаад байгаа юм байна гэж би бодсон заяа. Тэр хүндээ биш яг ингээд за би энэ хүнийг сонголоо. Одоо энэ харилцааг би ингээд шийдлээ гэсэн тийм шийдвэр дутуу. Ингээд шийдэхээс айгаад гэдэг ч юм уу. За ингээд шийдчих юм бол дараа 2 сарын дараа яах юм болмол гэдэг чинь мэдгүй ингээд аим сонин хэрэггүй юм давхар махар ер нь яг шийдэж чадахгүй байгаа л яг тэрэндээ юм шиг ба. Асуудал бол гарна шүү. Яг үнэ. Тиймэрхүү бодолтой байна. Тэгээ одоо харж илээ юу болох юм байгаа гэж сарын дараа үерхчихсэн гэд хийх чинь билүү. Би надад саяхан юм бодол төрсөн. За одоо ингээл чанд бас тэр тохиолж гинэ үгүй ингээл Facebook руу ингээл оронгууд ингээл амар их юм эмгэнэл яваал тэ ингээл одоо ингээл айгуу тийм залуу хүмүүс ингээл айгуу эрт насаараа л тэ ингээл айгуу тийм өвчнөр ч юм уу эсвэл одоо ингээл гинтийн залхуу явдлаар ч юм уу тэ ингээл айгуу ер нь айгуу ихт эмгэнэл өрсдөг болчихжээ. Эсвэл миний яг фид дээр л юм гарчаад байна. Тэгээд зөвхөн Монголд ингээд байгаа юм болов гэж ингэж хараад тэгээд Instagram оронгууд ингээд миний одоо тэр нөгөө нэг мэдээний бас нэг хэдэн сувмуугийг дагцсан байгаа штэ. Instagram дээр тэр мөрөндөө ингээд бас Германд одоо ингээд тийм хүн асуурлаа ч юм уу тийм ингээд тийм жүжигч нас орчээ ингэчээ энэ төр гэл. Ер нь ингээд нэг юм ямар нэгэн аппликейшн руу ороход л ингээд нэг юм хүмүүс аягүй их нас ороод байгаа юм шиг мэдээж надад сүүлийн үед ингээд аягүй их төрөөд. Тэгээ би ингээд яагаад нэг ямар юм гинт юм бодлогошрлоо ингээд.
ямар хэцүү юм бэ те ингээл нэг юм яг нэг юм сайхан амьдрий даа гэл ингээл юм болгоол яг нэг ханижилтай болоод яг ингээл нэг сайхан за одоо нэг сайхан амьдрий гэж идэл ингээл нас орчгаар ингээд ямар хэрэг байна гэж бодоод байжсэн байхгүй. За. Тэгээд тэгсэн чинь тэр эмгэнэл дод миний таньдаг хүн гарч ирлээ. За. Надад нэг амар сонир мэдрэмжсэн. Би ингээд тэр залуутай болцдог байсан байгаа байхгүй. Ингээд амар удаан ингээд болцоогүй ч гэсэн ингээд хэдэн удаа болцоонд явсан зэ. Тэгэл ингээд хүн чинь ингээд пал хийдэм билээ шүү дээ. Яг би ингээд үнэхээр хайрцагтай биш байсан ч гэсэн ингээд болцоод ингээд цагийг хамтдаа өнгөрөөж исэн хүмүүс маань ингээд нас орсон биш гэдгийг харсан чи би ингээд хэцүүчлэлд ороод тэгэл ингээд яасан заяа. Сонир байдал. Айгу сонир байдалд ороод тэгэл хөөх ямар хэцүү бэ нэрэ те гэж бодоод тэгээд ингэж бодсон. Хүн ингээд ингээд хороод л хэдэр хэдхэн жил ингээд амьдрах гэж ирчээд өчнөө олон жилийг ингээд нэг эргэлзээл те ингээд шийдвэр гаргаж чадахгүй ингээд хоёрын хооронд алцганаа л ингээд тэгэл өнгөрөөчих юм бол ч одоо амар харамсалтай юм биш үү те ингээд амар сайхан амьдраа гэд ингээд нэг өгсөн ингээд хувь тавилангаа ингээд зүгээр эргэлзээр байгаа дөнгөрүүлээд ингээд нэг юм хайрлсан чинь байхгүй хайрлуулж чадсан чинь байхгүй те сайхан амьдарч чадсан чинь байхгүй ингээд өнгөрөөчийн оронд хамаагүй алдаатай оноотой те ингээд тэр нэг одоо унаж боссон тэр ингээд бүх зүйлсүүдийг ингээд мэдрээд тэр чинь л ингээд угаасаа нэг хүн амьдж байгаа гэл нэг илрэл байгаа штэ. Ер нь ингээд нэг амар ингээд бодоол хамгийн зөв моментыг хүлээгээл хамгийн зөв цаг үеийг хүлээгээл те бүх юм сайхан басны дараа ингээд тийм шийдвэр гаргана гэж ингэж бодох угаас шалгахгүй юм байна л гэж би мэдгүй ягаад чи сүүлүүд авих бодлоо. Тэгээд тэр залуугийн юу надад бас нөлөөсөн ч юм уу одоо эсвэл тэр олон нөгөө нэг энэ тэнд явж байгаа айгу тийм миний танихгүй хүмүүсийн юмнэл надад нөлөөсөн ч юм уу сүүлүүд би нэг амар тийм бодолтой болчихлоо. За ингээл тий ингээд ер нь дими юмд ингээд цаг ингэж үрж байж хахаар тий зүгээр л сайхан ингээд амьдрах хэрэгтэй. Заавал ингээл за одоо би эхлээд нэг тэр зорилгоо биелүүлчихэд дараа нь тгийм ийм гэхгүйгээр ингээд зүгээр сайхан шийдэл амьдрал гэж би бодлоо. Тэгээд яг сая чиний ярьсан юмтай ч шийдвэр мэдрэг гэдэг юм нийлж таарлаа. Тэгэл бодвол одоо энэ подкастн дээр л бас яригдах гэсэн баха. Гаргаж сур гэж. Гэтэ айгүй харамсалтай байна нэр ингээд амар зүгээр л гоё амьдрах хэрэгтэй мэн л гэдгийг сүлээд амар ойлгож байна. Гэтэ ингээд нэг яг чиний ингээд хэлсэн чинь ингээд амар олон ингээд бидний үеийн хүмүүс насаараа байгаа юм санагдахгүй юу? Тэгж байгаа харин амар залуу хүмүүс тий. Тэгэхээр жоох ингээ эвгүй байгаад эвгүй байл яра. Одоо таньдаггүй ч гэсэн ингээ бараг таньдаг хүнээ ингээ алдсан юм шиг санагдаж байгаа зөө. Яг ингээ одоо нэг үеийнх мууих болохоор тэгдэм болов. Эсвэл энэ надад бас тохиолдож магадгүй гэж боддог болохоор ч тэр юм мэдгүй ингээ амар юм ойрхон заяа. Одоо ингээ нэг юм хөгшүүн хүнээс орохоор ингээ хөөрхөдөө ингээ бодоод өнгөрдөн штэ. Тэнгүүд яг нэг юм 34 35 маа гэсэн юм ингээ сонсгоод ингээ бүр амар зарс гэж бодогддог. Тэгэл тэгжсэн ингээ. Би яг ингээд саяхан нөгөө сая нэг юм хэд хоног бас фэйсбүүкээр яг чиний ярьсан шиг тиймэрхүү юмнууд авсан шүү дээ. Яг ингээд эмэглэл мэмлээд. Тэгэхэд би ингээд бодсон заяа. Яг ингээд чамшиг нэг тийм бодсноо ахаад нэг мөрийн бодсон намайг ер нь одоо ингээд өдөр тутмын амьдралд маань жижигхэн ад жаргалтай болгодог зүйлүүд юу вэ гэж бодсон заяа. Тэгээ би ер нь тэр юмнуудаа ингэж бичих нь айгу 100 юм байна гэж бодсон заяа. Тэрийг өрөөс ингээ анзаардаггүй ингээл зацаг гэд ингээ бодчихдаг. Тэгээ тэр ингээл одоо жишээлбэл би ингээ юу битсэн бэ гэсэн чинь би гэрээ цэвэрлэхдээ амар ингээ кафе авт юм гэж бодсон заяа ингээд амар ад жаргал авдаг заяа. Яг тэр ингээ миний 30 минут ингээ яг тэнд хэрэгтэй байдаг ч юм уу. Тэгээ ингээ нэг тэрийг ингээд өмнө болохоор ингээд за гэрэл цэвэрлж ингээ бодсон байсан болол одоо ингээд би тэрийг одоо тэр ингээл бид нар ингээл найзуудын гүрэг мөрөд ингээл бичгээд ингээл хөө өстэй амир хэцүү би тэрийг ингээд уншаад мэдээ уншаад уйллаа мэлээ гэл амир олон хүмүүс ингээл юм бичээлээс ахгүй. Тэгээ би тэр өдрөө ингээд бодож байгаа яг юм иргэдчихсэн ч юм уу мэдгүй ингээд амир юм орж ирсэн. За ер нь намайг ингээд өдөр болгоны амьдралд яг аж аргалтай болгодог юмнууд юу гэсэн чинь яг тэр заяа ингээд нэг юм гэрээ цэвэрлэхтэй амир аж аргал авцгаа таасаа сарахтаа заяа. Тэгжсэн 0-д ороод ингээд би яахаар ачаарлаад заяа. Таваараа баахаараа гэж. Одоо тийм нэг хүмүүс надад маш хийсэн юм гэж бодлоо шаа. Зүгээр шүү дээ өөртөөс нь гардггүй шүү. Харин тэгээд тэр ингээд амар гоо мэдрэмж өгдөг заяа дараа нь ингээд тэгжсэн ингээд би цэцэг худалдаж авахаар ингээд амар гоо мэдрэмж авдаг заяа ингээд нэг юм цэцэг өөртөө ингээд цэцэг худалдаж аваа тэг ингээд гадуур ингээд явахаар ингээд нэг юм чадсан юм шиг те тэгснэ ингээ юм мэдгүй амар гоо мэдрэмж аваад тийм ээ би чадсан шүү би бүр ингээ те өөртөө өөрийнхөө гэрт өөртөө ингээ өөрийнхөө мөнгөөр цэцэг авч мэдчих ч юм. Тэгээ би тэрнээс кайф авд юм гэж бодсон заа. Тэгээ нэг мэдгүй ямар ч тийм 3 юм бол битцсэн байгаа заа. Тэгээд би за ер нь иймэрхүү юмнууд ингээ бичээд байвал айгуу тийм дараа нь гэрээ цэвэрлэхдээ ч гэсэн тэрийг ингээ нэг юм ууртай биш те ёо ядаргаатын гэрээ цэвэрлэгч гэдэг шиг ингээ
за гоё энэ яг гэрээ цэвэрлэх чинь 30 минут гоё enjoy дэг гэж боддог ч юм уу. Тэгэх ёстой мэн гэж бодсон. Тэгээд мэдгүй чам тийм юм байна уу? Тэгэж яг өдөр тутмынхаа амьдралаас юм гоё яаж жаргал авдаг юм. Одоо байгалах та. Байгалах та. Яг ингээд тулгаа асуугаар бол нэлж мэдэхгүй л. Гэтэ би сүүлийн үед ингээд амар юм сүүлийн үед жоох ингээд өнгөрсөн жилийн намар амраас эхлэл би яриадсан шүү дээ. Ингээд айгу жижиг юм дээр деталн дээр ачаал бодлогол ингээд шууж иргэж байна. Баг навч зэлж байна. Би тэгэхээр чамайг шоосон байт юм аа. Сүүлийн дээр тийм байсан байдаг гэж. Тэр мэр үе мүйдээ анзаарч гисэн ч юм уу. Тэгээд одоо ингээд айгу жижиг деталны юмыг ингээд хараад өнөөдөр одоо жишээлбэл ингээд нар гарч яхад би ингээд ажил дээрээ амьдрал ямар гоё юм бэ гэж тэгсэн аахгүй юу. Тэгсэн чинь манай хажууд л өрөөний үг миний хаалга тэдний хаалга хоёр ингээд онгорхоо байсан аахгүй. Тэгсэн чинь тийм л чанга хэлсэн юм бэлгүй. Яасан гинэ. Юу болсон гинэ. Тэгсэн чи би нар гараад шууж иргээл цэцгийн өнгийг харалтаа гэж бэлтгэсэн аахгүй. Тэгсэн нөгөөг харж ирсэн аа. Энд ч өдөр болгоно байдаг үсттэй гэл тийм үү харин тийм ээ. Гэтэл амьдрал амар гоё юм бэ гэдэг гэж мөрөд өнгөрсөн аахгүй. Тэр мөрөд шидэ ингээд яг нэг юм ижил нөхцөл байдал дээр хүн өөрийнхөө одоо өнцгийг л өөрчилж чадах юм бол те би имийг харж байгаа нөхцөл байдлаа л өөрчилж чадах юм бол аз жаргалыг хооронд нутандаа мэдчих чадах юм байна гэж би бодсон. Тэгээд сая чамайг цэцэг ярьсан чи би гээд саналаа. Найз нэг би ч бүр ингээд юу гэж яриадсан штэ. Гэртээ манай гэрт ямар ч ургамал байхгүй. Би угаасаа тийм ямар ч цэцэг тарих сонирхолгүй. Угаасаа өхүүл чинь айгүй бол тийм юм чинь. Тэгээд тэрнээс гадна тий гэрийн тэжээмэл амтандаа болохгүй тий. Угаасаа ургамал гэрийн тэжээмэл амтандаа хүнд одоо ингээд нэмэлт юу ирж байгаа. Тэг шүү манай найз. Нэмэлт хариуцлага өөр өөртөө зохиомлоор үүсгэж байгаа хариуцлага энэ төр гэдэг яваад идэг байгаагүй юу. Тэгсэн чинь манай энэ нөгөө нэг байны өрөөний одоо тэр нэг босоо пар гэдэг байхгүй. Тэр босоо парны тэр нэг дээдлийнх нэг юм өнцөг нэг юм эргэцэн нэг юм өнцгнөөс нь жижиг ус тусаадсан байхгүй юу. За тэгэд би ямар сони юм бэ. За одоо энийг одоо нэг байрныхаа эзэнд хэл солиулна молиулна гэж бодсон байжсэн. Тэр усыг би хэрхэн ашиглаж болох вэ? Яа за гэж бодсон заяа. Тэндээ загас аваа доор нь төмпөн тавиад. Энэ тосч буюу ус бараг гэдэг хэрхэн хин нэгэнд ам бэлгэлэх вэ? За цэцэг авсан юм уу? Ахаа би бүр мөхөө цэцэг аваад. Тэгээ ингээд нэг гэрлүүгээ арах гэдэг явжсэн чинь нэг цэцгийн дэлгүүр өгдөг байхгүй. Тэгэл би амар читэйг цэцгийн дэлгүүр очиж намаа боддоо харина цэцгийн дэлгүүр орсон явж ийн гэдэг. Тэгээд би цэцгийн дэлгүүр ороод гэлдээшээ ингээл хараад ёо кинонд орж Титаник Британикаас нэг юм хүүхэн чи ингээл бүрх малгайгаа ингээл тэр шиг би баг ингээл цэцгийн дэлгүүрээр орсон ингээл дээшээ хараад өвлөгчгөр цэцэг байна уу гэж би тэгсэн аахгүй юу. Хөдөлтөгчээс нь. Тэгсэн чинь бага та тэр дэше хараарай энд ингээд ийм цэцгүүд байгаа юм байгаа тэгж мэгэ тэгсэн чинь миний асууж байгаа асуулт заяа энэ цэцгээс цэцэг гарах уугүй юу хэр удаа услах ёстой вэ тэг хүмүүс чи ингэж асууж байлаа штэ энэ одоо баг те яаж арчлах вэ цэцгийг ч юм уу те эндээс ямар өнгөтэй одоо цэцэг юу гэдэг ер нь те одоо тэгдэггүй юу ч асуудын цэцгэн дуртай үгүй чи зүгээр ингээд эндээс цэцэг гарч ирэх юм уу ирэхгүй юм тэгсэн чинь цэцэг гарч ирэхгүй энэ зүгээр мөлхөө гэдэгсэн аахгүй тэгсэн чинь наадах чи авъя. Цэцэг гараад ирчүүд нөгөөт нь өвөхээр би одоо яах юм бэ тий. Цэцэг санаар унж монаад. Тэгээд цэцэг гарахгүй цэцэг ав. Тэгээд гэртээ тэрнийхээ тэнд ингээд амар өлгөж мөлөхэд угаасаа яг бэлэн байгаа юм чи тэр нэг хийсэн дээр нөгөө нэг үлддэг юм ба тавина. Тэгэнгүүт ингээд миний оролцоогүйгээр ингээд цэцэг ургаад ингээд манай гэрт нэг цэцэг услагдаад ингээд системийн шийдсэн. Танаа бүр амбул гурвал олсон байна гэж. Тэгсэн шүү. Тэгээд найз чинь гэртээ цэцэгтэй олсон гэдэг сонирн байна. Юм гэдэг сони юм аа. Хизээч ам гарч болохгүй юм би чи бүр хизээч гэрийн тэжээмэл амттай болохгүй цэцэгтэй болохгүй л гэдсэн. Одоо нэг юм чи олсон гэ ярих үү нэг амттай олсон найз чинь нэг муурта гэсэн нэг юм ярьсан. Үгүй за тийм болж чадахгүй. Туулаа болооч. Үгүй юу загсал юу юм гэхээс тэ хэвчсэн загс заяа. Загс чинь бас амар хэцүү юм шиг үлж өгчээд. Миний оролцоог өгөөр өөрөө амьдрах ямар юу вэ? Ямар амт юм бэ? Эрэгтэй хүн. Тэр чинь бас арчтай болтой. Яа. Сэлэтэй.
Арай хөөш за утга уран зохиолын сэтгүүлч хүнээс асууя. Утга уран зохиолын сэтгүүлч гэж байхгүй. Сэтгүүлч хүн байна. Утга уран зохиолын энийг мэдгүй байна гэж Ээж. одоо би Ариунаас л асууя гэж хэлсэн. Нараа бит хоёр хэрэлдэх юм боллоо бараг заяа. За. Нөгөө амралтанд явсан найзтайгаа одоо энэ сонсож байгаа хүмүүс бит хоёр бараг хэрэлдэх юм боллоо. Яасан бэ гэсэн чинь би нөгөө юунд явахдаа нэг ном аваа явахгүй юу? Юуруу явахдаа. Тэгээ тэр ном маань ингээд нацагт оржийн одоо нөгөө Герман руу нэг хэдэн оюутнууд явсан да 13 билүү за ном дээр хийдчихлээ марчаж 13 билүү 14 15 ч лөө. За одоо ингээд худлаа ярьлаа хүмүүс бариад идчихнэ. За ерөөс нэг 10-аад хүмүүс явсан за Герман руу сургууль сурах гад тэгээд тэрний тухай ингээд яг одоо нөгөө нэг нацагт орж явсан тийм мөрөөр зураг гэсэн нэг тийм ном уншихгүй юу. Тэгээ би ингээд хөөшөө нацагт орч ингээд тэ нэр Орос охинтой байсан байж тэ Орос охин нь ингээд ийм захиа махиа битсэн байна. Энэ ном дээр гарч ир марч ир гэсэн чинь манай найз Орос охин байхгүйгээд наа чи Орос ихнэр Орос охингүйгээд тэгээ бит хоёр тэрнээс нацагт оржоос олжтойр бараг хэрүү шиг юм боллоо. Тэгээд нацагт оржинд тухай 2 өдөр 2 шөнө подкаст сонсоод гэж яа бүрээсээ боо басан заа. Тэгээ миний унсан ном болохоор тэр нөгөө манай нөгөө ангийн бандын битсэн ном баггүй. Тэгээ тэр ер нь бол жоохон судалгаатай юм бол битсэн байгаа. Би тэгээд энэ залуу судалгаатай битсэн байгаа. Энэ ингээ архиваас яасан гэж манай зүгөө айгуу архив дээр үтсэн бүх юм үнэн гэж бодоо юм одоо тэгээ бит хоёр ер нь бол хэрүү шиг юм болсон баггүй. Тэгээ одоо ингээ мэддэг хүнээс яа нацагт орж Орос ихнэртэй Орос охинтой байсан уу? Та түүхэн их сурвалжаас үзүүлээ шүү. Байсан гэж ярьдсан билээ. Би гэхдээ ямар хажууд нь байсан биш. Хажууд нь хараад лагийн бариад зогсчихсан биш. Орос их нэртэй байсан гэж ярьдаг үстэй. Харин тэгээд ямарсан тэр номон дээр бол тийм байсан заяа. Тэгээ би одоо нөгөө их сургууль мургуул тахта үдсэн мөртлөө ингээ мартцсан байхгүй тэр ч одоо аль нь янгарын юм тэрөөсөж. Тэгээ би юу гэж бодсон мэхээр ингээд нэг бодлоо айгуу гоё юм байна те ингээд юм хуучны юмаа ингээд буцаж уншиж маших ерөөс ингээд нэг юм тиймэрхүү ном бас уншаагүй айгуу бодчих ингээд нэг юм шүлгийн ном ч юм уу те эсвэл ингээд нэг юм Монголын түүхийн ном гэдэг нацагт орж гэж нэг хүн байсан гэж бид нүүхээс шиг нацагт орж гэдэг хүн ямар амьдралтай байсан яг яаж амьдарсан тэр хэлмэгдүүлэлтийн үе юу ямар хуу байсан гэдэг ерөөсөө тэгэж нэг тийм оюутан багт ерөөсө тоогоогүй юм шиг байна. За ингээд шалгалт өгч лөө. Харин тий шалгалтандаа бэлдээл хотлооны намтрын унсан болол тэгээл яг тэрхүү үед ингээд чийжилж орчоол тэгээд ингээд гарчдаг байсан болохоос яг ингээд нэг тэгэж ерөөсө яаж магаагүй одоо байгаагүйсэн чинь тэгээд айгүй гоё байсан да бит хоёр яг нөгөө мэтгэлцсэн ч гэсэн сүулдэ за болио одоо бүр тэр нацагт орчоос бол чи битгаар энд хэрүүл оруулах юм гээд тэгээ болсон бэ тэгээд энэ юу гэж хэлж байгаа гэхээр нэг бодлын амар тийм сонирхолтой байсан нэг тийм хуучны юм уу ингээд сонсч масах ингээд өмнө юусоо сургууль тахтаа ч гэсэн гэл нэг юм амар гой яруу найрагч Монгол зохиол мохол гэл бэдэн штэ тэд нарыг юусоо ингээд нэг юм хайлт ингээд уншаал өнгөрцөн байсан болохоос ш одоо тэрийг уншвал ингээд амар гоё одоо том оюун хүний том насанд хүрсэн оюун хүний ухаанаар уншвал айгүй гоё юм байна гэж би яг бодсон. Тэгэхгүй бол одоо оройгүй сүм гээл хин ч одоо нэг бөөн бололгаа штэ тий. Тэгээ тэр мэрийг би бас ингээд уншия тэр Монголын нууц тавчааг ахиж уншия гэдэг ч юм нэг юм бүр хуучны зохиолуудыг ахиж уншия гэж бодсон. Харин тийм тий. Яг нэг юм хүүхэд байхдаа бол зүгээр сурах ёстой унших ёстой л гэж уншижсэн болохоос биш амар мөрөд дурлаж марлаж уншсан. Юм цөөхөн бах тий. Харин тий. Яг тэрхүү үед уншчаа тэгэл яг нэг юм загсны ой санамж шиг юм мартчихдаг байсан юм шиг байна заяа. Би бол заяа. Би бол ингэ ерөөс бараг сандгүй заяа. Дээр бид нэр анхаа зохиосон чинь айгүй олон утга уран зохиолын асуулт байсан чинь би бараг нэг ч зөв хариулаагүй байт юм аа гэж. Тэгээ би диплома батсаж өгөө гэж шийдсэн гэж. Тэгээ айгүй бол нөгөө хиний юу айгүй бас юу болж байгаа гэж би бодсон нөгөө дуучин залуу хэм блэ. Тандар. Тийм тандрын нөгөө нэг нь дууч ингээд нөгөөх нь ойлгонгуудаа тандар барыг зохиолын дуучин ярьж байгаа шиг ярьдаг байсан. За sorry тандрыг сонсдог ус одоо бариад ичнэ. Яа нөгөө нэг хүү байдагтай. Нэг туулаад идэх ш. Тий нэг клип хийгээд зүгс нөгөөт нь ойлгоод тандар. Яа отгүй ийм ярьдаг анир олох юм биш үү? Яа үгүй тэрний клип мэлүү хүмүүс тэгээд амар хүрсэн тэр байсан байх нөгөө яг юм дээр үеийн зохиол мохолтой ингээд бид нар яг тэрийг ингээд амар санцсан ерөөс ингээд мартцсан байж байгаа. Тэгээ тийм болохоор за ямар ч тийм болохоор тэр мэрийг ахиж уншмаар санагдсан. Нэгт хоёр тэгээд нацагт орж яг Орос охинтой эсэсгийг нь манай подкастын дор бичээрэй гэж.
байсан гэж яриад байдаг шүү дээ. Сайн мэдгүй юм байна. Харин тийм ээ. Тэр нь жоохон маргаантай юм шиг байлээ. Мэдгүй манай найз хэлснээр бол маргаантай гэсэн заяа. Архивд бол хүн юу л бичиж болно гэж хэлсэн заяа. Өөртөө гайгүйгээр бичиж хийсэн найзаа. Тэд бол орчин цагийн бэлгийн боловсролын чиг хандлагад тодорхойлсон хүмүүс юм ба. Өөртөө хоёулагийн түүхийг ер нь бол говьуулах жоохон хэцүү юм шүү. Ингээ хоёулагийн түүх архивд орвол ингээ өөртөө яриад хамаг юм яриад баталгааж болцсон. Тийм болохоор ингээд хүмүүс ерөөсөө говьуулж чадахгүй. Энэ гэхдээ тэгээд 200 жилийн дараа яг өөр форматтай ингээд энэ байхгүй ч юм билүү яд мэдхий. Яг бид хоёрын ингэж ярьж байгаа юу? Тий, энэ ингээд замхан алгуулаад касет масет гэж юм үгүй болсон шиг YouTube гэж юм алгуулаад 200 жилээр энэ яриамаар байхгүй болсон ч яах юм бэлээ. Яна тэгсэн чинь нэг хоёр сонио хүүхний зураг гаргаад ирсэн байх үү дээ. Хэдэн жилийн дараа гэсэн чинь нэг тэд бол гадаадын дэвсгэр байсан юм гэж тооч. Хоёр хөвгөл түүхэнд ерөөсөө төгсөн гэж тэгсэн. Тэд бол унцсан хүмүүсийнхээ түүхийг ярьдаг байв. Тийм, завхаарлаа ичих болж байгаагүйгээр дэлгэдэг байв. Тэдний экс болохын тулд залуучууд тэр хоёроос зүхтдэг байв гэж. Яа. Тийм юм бэ. Экс болж подкастт орохгүй тулд гэж яриулахгүй тулд. Яа сүлээтэй. Нөгөө нэг хуучны юм гэснээс би хуучны кинонууд сая нэг хэсэг үзлээ. За. Манай хөхт нөгөө нэг хүй таны үед кино айгу гоё хийдэг байжээ гэл тэхгүй юу. Тэгэхээр би за манай үе ямар кино байд гэл тэглээ тэгсэн чинь Devil Wears Prada гэл нөгөө одоо энэ хоёр нь гараад байгаа те. Тэр мөрийн нийгмийг манай хөхт үзэг байсан юм. Би хоёр амар хоёлаа сууж байгаа үзчих үзлээ. Тэгсэн чинь ста oh my god яагаад хүмүүс одоо юм кино хийхгүй байгаа юм бэ? Энэ ста ямар гоё кино байсан юм бэ мөн бэ гэж мэгэл заяа манай хөхт. Тэгэж мэгжсэн аа. Тэгээд би чинь нөгөө нэг хуучин киноны хоёр руу яваад орчлоо. Ингээ үзээд ингээд нэг жоохон сэргэж үзмээр санагддаг шүү дээ. Тий. Тэгсэн чинь хийч гэдэг шүү дээ. Яг одоо нэг юм хүмүүс ингээд хайр дурлал морлолт ингээд амжилт олохгүй байгаа гаруудыг ингээд нэг жоохон сургаж мургаад ингэж гэж зөөлж мөөлдөг энэ төргээд. За хин тоглосон байдаг шүү дээ. Will Smith тоглосон байдаг шүү дээ. За бараг санах гэдэг. За. Тэгээд тэгсэн чинь тухайн үед л тэр амар аалж малаад исэн кино аахгүй. Тэгсэн чинь би ингээ үзчихээ түүш энэ ямар муу кино байсан юм бэ гэж бодож үзлээ тэр кино. Мэдгүй ингээ өнөөдөр ингээ өнцгөөс ингээ харсан чинь ингээ нэг амар юм. За, Will Smith тоглосон болохоор тэр ингээд амар алдартай кино болсон байж магадгүй юм заа нэгдүгээрт. Тэгээд хоёрдугаарт ингээд тэр хүүхнийхээ ингээд жүжиглж мүжиглж байгаа ингээд нэг юм амар гоё модель хүүхнийг авчаад найз жүжиглгээд нэг тэгсэн кинонууд байдаг шүү Монгол кинонууд. Яг нэг тийм киноны Америк хөлбөр юм шиг санагдсан заа ингээд нэг юм хүүхэн бол үнэхээр гоё байгаад байдаг. Хүүхний жүжиглэлт явахгүй байгаад байдаг. Тэгээд Will Smith хөр хідэн чигээл үзээлээд тийм заа. Хоёулаа байгаа эцсийн дээр нөгөө хүн бүр явдгүй нэрээ. Тэгээд би одоо би тэгээд тэр Холливуд лаг жүжигчнийг бодож яашин тий. За яах вэ гэж. Ryan Gosling-ийн ихнэр штэ тэр ч одоо. За тэр юм. За тэр хүүхдүүд одоо би шөмжлөхийн чаашаа тийм ингээд би бүр what ингээд барыг намайг тоглуулсан бол би гоё тоглох байсан юм байна. Би барыг бодож удаад. Тийм бай тэгэхээр зэрэг хуучны юм болгон амар юм бас гоё байдаг. Биш юм байна те. Мэдээж ингээд одоо түүхэндээ ингээд сайхан байхнаар дурсагддаг юм байгаа ч гэсэн яг ингээд үзээ деталь ингээд харангуут ингээд ийм л юм байсан билүү гэж бодохоор тэг бас байд юм бэл шүү. Нөө яадаг болчтой юм шиг санагцаа. Одоо ингээд нэг юм 10 20 жилийн өмнө ингээд нөгөө политиш майнунг гэдэг чи одоо юу хөө? Устрын үзлэр хөндлөл. Улс төрийн үзэл баримтлал одоо ингээд нийгмийн юу муу ч гэдэг юм эмэгтэй хүний статус центр арай ондоо байдаг ч юм уу эсвэл ингээд нөгөө тэгш байдал гэдэг ч юм уу тэр чинь ингээд нэг 20 жилийн 10 жилийн өмнө ингээд жоохон арай ондоо байсан болохоор кинонууд дэр ингээд тэд нар ингээд амар гардаг юм шиг санагдсан гэл амар жоохон сексист юм гардаг ч юм уу те тэр үед ингээд анзаарахгүй хаста гоё кино байна мэн гэж үзсэнгүү те одоо ингээд үзэнгүүт те ингээд ямар амар юм юу кино байсан бэ гэдэг ч юм уу те эмэгтэй хүний ингээд жоохон одоо зөвхөн ингээд нөгөө нэг харахт өнцөгтэй гадаад байдлаар ингээд дүгнсэн мөгөнц тиймэрхүү кино манууд ингээд чи баг кино байсан биш гэд баг нөгөөдгөө ойлгож байлаа. Тэгээд нэг юм бүр дээрүүд яг ийм үзэл баримталтай байсан байж мэш гэдгийг яг тэгж анзаардаг юм билээ. Тэр өөрөөсөө ингээд өөрсдөө дотор нь байсан болохоор ч тэр юм өөрөөсөө ингээд анзаардаг байж байгаа. Тэгтээ яг тэгээд үзэхэр ингээд нэг хуучны үзэхэр айгу тийм гоё үнэтэйтэй байд юм аа нэг юм хөвчлөлтэй нэг ийм байсан шүү дээ. Бид нар мэдэргээд нэг юм өмссөн хувц үзсний стил гэх нүрэ боддог байсан. Манус яг тэрийн дуурайж мөрөөдсөн ёо тэгээд нэг юм тэр нэг юу мó Джейсон өмнө байдаг шүү дээ. Одоо ингээд бас модонд ороод байгаа бүр ингээд
бүр ташаанаас доогуур моогуур тэр нэрийг яаж өмсч авдаг гэсэн. Тэгээд нүдээ ингээд зодуулсан юм шиг бодож модцсан. Яа бре. Смоки аяг маань юу Смоки аяш бараг цөм зөхөөс май болцоо. Би бол тэгээд сайн бодож чадахгүй нөгөө хин бодож модгийг зааж хөвтэй манус ч дийлстэй. Өөрөө л за нэг иймэрхүү хар юмар бодох байх хэвээр нэг хар юмар аимшиг цөм зохиолцсон юм бодож модаа хамар зурч ийн гэд нөгөөдгөө хамраа бараг хоёр луугаар нөгөөдг нь зурсан хамар мамар гэдэг нь бараг мэддэгтгүүс тэг нэг юм хүүх мөхөндөө яадаг гэсэн санаж нөө ингээд нэг юм хөхөө жоохон том юм харагдуулахын тулд ингээд бас юу юм уу контрмонтертэй ч байдаг ч юм уу яа бас нөгөөдг нь ингээд яатсан нөө загалтаж магалтцаа зарим хүмүүс одоо явж идэг байсан шүү дээ айгу амар юм байдаг байсан байлээ сайхан үе байсан шүү бас тэтэл хуучны үед ер нь тэгээд нөгөө дуурсагдж байгаа нь юу те дуурсагдж үлдэж чадсан байгаа юмнууд нугаас нэг хөвчлэн гоё гэдэг те харин тий тэгэхээр зүг чи той бас гайгүй дурсагдах бахаа гэж найдаж нэ. За 200 жилийн дараа биш юм а гэхэд нэг 20 жилийн дараа нэг хоёр хүн байж үлээ гэж ярих баха. Юу вэ 20 жилийн дараа байж тээ 20 жилийн дараа ч хоёулаа дөнгөж 50 гарч байгаа эд яаж байгаа хүмүүс байх юм биш үү? Одоо бас ичгөө нэмэх 50 гэсэн 50 дугаар хийгдсэн явж байгаа үү? Тэр бас магадгүй. Йоо амар 50 амьдрах гэсэн. Тэр гарч байгаа ч дөнгөж залуухан лах юм шиг тэтгэвэрч гараагүй байж байгаа юм ш. Тэгээ тэр бол айгуул тэтгэврийн нас бараг 75 болцсон. Тэтгэвэр гараанаас тэгээд айгуул 50 бараг шинэ 25 болцсон байж байгаа юм шүү. Тийм болов бас арайч болоогүй байна архивд орох ээ. Тийм ээ тийм. Бас тийм шүү. Тэгээ 3 байтад ном болчихгүй тэгээ хоёлоо архивын түүх мэдхгүй дээ тий. Өөрөө л бичихгүй юмсан дээ тэр тухайгаа тэгээд. Хоёлыг 3 бат болгохоо ингээд подкаст эхэлсэн үе 20-д нас гэх. Тэгээд подкастын 90 үе 30-ад насаа. Тэгжсэн подкастын дараагийн шинэ үе 40-д насаа. Тэгээд 50 болохгүй 50 нас гэж өгөөчсөн дээ. Жагж ирсэн 60 нас. Далаж утсан дал. Одоо ингээ хоёлаа бүр ботой гарна хэрэг чи хүмүүс хоёлыг ер нь X болохоо болиё гэж одоо тийч бүр хоёлаа түүхэндээ танилцахгүй юм шүү гэж. Хүй ягаад X болно гэж яриад байгаа юм бэ? Тэр хүнтэйгээ би яаж болох бас тийм юм бэ тий. Хам байхдаа би подкаст хийж болохгүй юм уу? Тэр ч бас ингээ ботман жоохон олон үргэлжлэхгүй юм шүү ингээ ганц бодвол дуусчих юм шүү. Жаргалтай амьдарч дуусав. Тэгээ хоёлаа зүгээр тий подкаст хийхин төлөө ингээ дандаа насаар би ганц би явцсан. Арайч. Йоо. Гэн одоо найз ч өнгөрсөн. Одоо найз хүнийх орсон. Хүүш харин тийм байлээ шүү дээ. Манай найзуудын групп дотор single party-д хамт явах юм байна уу гэсэн чинь олдгоо байсан шүү дээ. Тэгээ хөрх хариуна ганцаараа явсан байт юм аа гэж. Тэгсэн шүү дээ. Би single party ганцаараа явсан. Чи тэрийг яриаггүй ш нэрээ. Тий. Тэр яасвэ. Цог яваа юм аа гэдсэн би тэмэрсэн байхгүй юу? Тий. Тэгээ би за угаасаа single party single-ээр явд юм байна гэж бодоод явцсан. Тэгээд мэдгүй нэг тийм ингээл юу юмс жоохоо мэдгүйсэн заяа. За одоо тэгээд single party-д хүмүүс яг юу өмч очдөг бол амар юм өөрөө тийм ингээд нэг юм зүгээр casual хослоо атсан чинь нөгөөдөл нь ингээд амар юм палаж малаж тийм хүмүүстэй баг юм хөт оройн хүлээ авалт маулж юм болцсон тийм хүмүүс дотор амар хөндлөнгуулд яваад орчих гэж бодоод бас гайхал юу өмсгөө болоо гэж бодож байгаа л нэг юм углаал гараа явсан. За тэгэл ингээл орсон чинь ингээл үүднээс нахуулаад ингээл welcome drink өгөөл ингээл за шампанскуугаараа муугаар энэ гэж бэлтэл би новш би яг яачлаа яг нэг юм оройны палаж малаж дэрдэг тийм юм яваад орчлоо гэж бодоод новш шиг бодоод ирсэн заяа. Тэг би ч болохоор зүг ингээ зүгээр нэг юм юптэй подолктой нэг тийм л юм очиж байгаа шүү дээ. Тэг бас нэг өм цамцтай очих чааш гэж бодоод бас юп өмсөд. Тий манай найзаа. Дэргэр юпг бүрөө. Тэгэл тэгсэн чинь хувцас өлгүүлэх гээл юунд нь очролж илаа. За. Тэгэл тэгсэн чинь хувцас өлгүүлж явахтаа л ингээл хүмүүс ингээл бүр ингээд яг нэг хүмүүсийн нүд рүү яваад орцсон заа юу. За. Тэгээд тэр ивент нь 10 цагаас эхэлнэ гэж яхад би нэг 11:30 болж аччихлаа заахгүй юу. Угаасаа нэг амар 10 цагт гоцоогоод явах гэж бодоод. Тэгээд тэгсэн чинь хувцас өлгөөл өлгүүлжсэн чинь ингээл хүмүүс бүр ингээл амар дагуулж аварж мараал ингээл нэг юм яг нэг
амар ингээд олон хүний нүдрүү ингээд яг яваад орж байгаагаа би мэдчихэж байгаа байхгүй. Тэгэл яа за ямар юм бэ нааш би угаасаа тийм амар сайн биш шүү дээ тийм ингээд шинэ юм орчинлоо орчхоор би ингээд угаасаа ингээд бие барьдаг шүү. Тэгэл би нааш гэж бодоод байж л. За тэгээд нөгөө нэг шампаск компаста сайхан контрол уучлаа заа. За ингээд чамтай халыг гэж одоо тэгээ хаалал тэгэл тэгсэн чинь хувцуулж хаашаа ингэж явчихсан чи сайн уу гэх хүмүүс ингэ сайн уу мэн үү тэгсэн. Тэгэл ичээл би заяа. Сайн уу гэж. Тэгээ ярих юм дуусна гэж. Тэгээд техник дээр очивол тэгсэн чинь техникийн хүн өрч ирэл юу хоо гэл гэсэн аахгүй. Тэгсэн чинь би шууд водка болоо. Нэг халахгүй бол надаас угаасаа яг яриа гарахгүй шинжтэй. Тэгээ ингээд нэг орчин тойрны харлаа. Тэгэл тэгсэн чинь ингээд нэг юм өлөвдөл гэсэн харттай юмнууд ингээд тойрлол. Тэгээ ингээд тэр цаснаас цухтаал цаашаа явлаа гэсэн чинь хэсэг бүлэг хүмүүс ингээд нэг юм хоорондоо ингээд хоёр олцсон ингээд нэг спид дейт чиг юм хийж байна. Тэгэл юм ярьж мараал. Тэгээ би ер нь бол нэг юм спид дейтийн үеинд яваад орсон юм шиг байна. Тэгээд за энд нь жагаад явах те цаашаа явъя даа гэж бодвол тэгээ цаашаа явсан чинь нэг юм бүжгэлдэг хэсэг дээр нэг хэдэн хүмүүстэй балаа авчина. Тэр учраа олцсон хэдэн болтой заяа. Спид дейтэндээ ингээд ярилцаад хоёлаа өдрөөрөө баймаа гэд шид хүмүүс тэжээс та хоёроор алдаа бал авчих шиг байна заяа. Тэгэл за нэг иймэрхүү юм болж байгаа юм байна да. Нэг залуучууд нь дэмэ гэсэн бодож бодоол. Гээл байжсэн чинь за байжлаа тэгсэн чинь юм уугаал хажууд чи ингээл харсан нэг залуу шиг яг ганц уусууч. За. Тэгэл би суух газар хайжсэн юм ч угаасаа нэг амар зогсоол тэнэгтэл юм уугаал эсвэл текэн дээр ингээд харчаал ирж чагаад байгаа л тань. Шамарч ирсэн нэг газар олцоо гэж бодоод тэгсэн нөгөө залуу чи газараа сууж байгаа юм уу? Хамт иж байгаа хүмүүс нь явцсан юм уу? Эсвэл нойлмол орсон юм бүү гэд. Тэр залуу очил энэ суулаагаа муу гэдэгс ахгүй тэгсэн чинь суул гээл тийж. За суучих уу гэдэгс ахгүй тэгсэн чинь үгүй суугаач дээ элинаш мэш. За тэгэл тэглээ тэгсэн чинь ингээл чи ингээд төсөөлдөө ингээд би нэг юм бодко бүлээ холцсон тэгээд тэгснэ нөгөөдгөө 3 сар ууцсан заяа. Тэгээд нэг гартаа барьцсан ингээд соронгоо ингээд нөгөө залуу руугаа ингээд хараад энэ залуу юм байна гэдэг буцаад ингээд нөгөө тийш артаа сууж илаа. Тэгсэн чинь чи ганцаараа явж байгаа үү? Ганцаараа явж байна л. Чи ганцаар явж байгаа үсч ганцаар би ганцаар явж байна л юм. За хин гэдэг гэнэ чамаг гэдэг. Тэр намайг тэгдэг гэдгсэн чинь менежер тэр гэж юм. Тухайн үед санчаал нэг хүн ингээд нэрээ хэлэхээр зөв нэг удаа тэр юм уу гэж татчих хэлж мартчихдаг да тий. Би тэг яг тэгсэн чинь тэгэл тийм юм уу тэр гэл тэгсэн чинь чи яасан иймэрхүү юм дээр хэр димэрт ингээл ер нь ингээд small talk яваал ингээл нөгөө залууч ингээл амар яриа өдөл тэгж байна. Тэг бит хоёр ингээл нэм жоохон хэсэг яриад тэгэл тэгсэн. Чи ямар ажил хийдэг ингээл би тэгсэн аахгүй юу? Тэгсэн чи таалдаа гэсэн аахгүй намайг. Тэг би ингээд юм таах дурггүй шүү дээ угаасаа. Ядаргаатай юм хэлэхээр асуухаар зүгээр хариулж ин л үсттэй тэгхгүй ингээд чи таалдаа гэсэн чи би харснаа чи яг IT л гэсэн аахгүй. Яа. Тэгсэн чи амар гачин царайлал тэгснэ. Яагаад намайг IT гэж байгаа. Би IT л да. Гэхдээ яг намайг юу н IT болгож байгаа юм. Яа за. Тэгсэн чи би тэгэл мөнхөнд байгаа хүмүүсийн 70% IT л нэр шүү дээ гэсэн аахгүй. Тэгсэн чинь амар санаа намарсан болтой. Тэгсэн болохоор тэгж хэлж байгаа юм гээл тэгж. Тэгэл юм ярьлаа. Тэгэл тэгсэн чинь ингээл нэг юм энэ шивээс чинь яад юм энэ гэж мгээл ингээд нэг юм жоохон бие биеинд хүрэх маягтай заяа. Тэгэл би ингээд биш гэл нөгөө чи ингээл хараад нөгөө өөр залуу малуу ингээд байна уу ингээд харах гээд байгаа шүү дээ. Тэгсэн чинь нэг юм тань зурлцсан заяа. Нөгөө хүн яг шивж явуулахгүй шинжтэй. Тэгэл гэр чи хаана гэдэг ингээд манаа тэнд гэдэг гэсэн чинь яг манаа хадна тэнд гэдэг штеп. Яг хана хажууд талд юм а чи тохой баг хөршин байна гэж мэгэл заяа. За. Тэгэл ингээл ойртоолсон заяа. Ойртоолсон заяа. Тэгэл би ингээл кринжлэл үгүй жоохон хол суугаачтэй гэл. Тэгээ тэгжсэн ба ингээд аль болох ингээд бас нэг юм жоохон nice байх гэдэг байгаа штеп ингээд. Нэг юм айтайхан яриа өрнүүлээд нэг орой гоё өнгөрүүлчих та гэх. Тэгсэн чинь ингээд нэг бие хамаагүй өөрчмөрөөд ингээд жоохон баг үүсгэнэ тэр. Тэгэхээр зэрэг би дуур хүрсэн хийж. Тийм жоохон холдод суугаад чи яа тий гац би юм уу гэдэгс аахгүй би. Гац би ч үгүй баатад очиж. Гац юм уу гэсэн аахгүй. Тэгсэн чинь тийм би гац чи бас гац би юу гэдэгхгүй тэгсэн би нөхөртэй гэсэн аахгүй. Юу тэгээ юу хийж авчаа single хүмүүс. Тэгээд намайг
Намайг тэгсэн заяа. Юу вэ чи? Юу вэ гэсэн тэгсэн чи. Яг би сая ч нөгөө тайлбарсан энэ хоёр шивээс подкаст байна шүү дээ. Подкаст дээр л ярих таа. Наач гоё юм шүү тайлбараа. Харин тий. Тэгээ би ингээд нэг жоохон харин иймэрхүү юм ер нь юу болд юм болмол тиймэрхүү experience подкаст дээр яриа да гэж бодоод л ирсэн яараа. Манай нөхөд гадаа өглөөж байгаа гэдэг. Би миний хувьд бол би ингээд joke хийгээд байгаа шүү дээ. Тэгсэн чинь өө тийм үү тэгээд амар сандарч мандраал заяа. Нэрнгээсээ тэр залуу сандарч мандраал. Тэгэл тэгснэ. Та тийм үү та хоёртой яаж нөхөр чинь тэгээд өөр хүнтэй ингээд тийм барьсан байж байгаа юм тэгсэн чи харин тийм ээ би ингээд харин бас ингээд залуучууд малуучууд танилцсан ингээд жоохон хүмүүс ярьдгийг судаж бодлаа л тэр гэж ингээд тэгээд тэгснэ та хоёр хэдэн хүүхэдтэй ингээд хөөрхий одоо асуух юм болтгоо болол асууж байгаа бол тэгээд тэгсэн чи би 4 хүүхэдтэй гэдэг ингээд за зүгээр тоглоал байгаа шүү дээ тэгсэн чи тэр залуу тэгэл яг итгэл яваал гэсэн заяа хөөрхий дөө тэгээд би за sorry би нөхөр мөртөйгөө ирээгүй зур чамаар тоглосон юм аа гэдгсэн аахгүй за би за нөхөрлөгөө явуулаа гэж хэлж байгаа болсон. Тэгэж миний уухам дууслаа. Тэгэл би чамд уухам аваад хүүгээл тэгж байна. Үгүй яхах хэрэггүй. Би одоо баг ярих юм аа би ингээ баг бэлдээд болчлоо. Чамтай ярьсан юм аа би баг подкаст дээр ярих бах. Тийм болохоор зүр ингээд баг ихэ бэлдчихлээ те. Одоо тийм болохоор зүр би ингээд явъя дөө гэдэг сахагтсан чи би чамд уухам аваад өгье гэж. Яхах юм. Тэгсэн чинь би чамд түл хүргээд өгье. Хоёлоо угаасаа нэг зүрх явах юм чи гэдгсэн чи би ингээд яг тэгсэн заяа. Миний гаран дээр тавьсан байсан гаран дээр нь гараа тавингуудаа чи ингээд өнөөдөр орой үлдээд амар гоё яриг өнгөрүүлээрээ за гэж хэлсэн. Яана. Тэгээд хэлэл гараа сугалж бараг аваад очиж хувцас аваад тэр би тэгээд нэг одоо бараг одоо 2 цаг маг болоогүй нэг цаг хагас магсал болсон. Нэг тойрч нэг 30 минут яваад нэг тэр залуутай нэг цаг орчим минут цугаал тэгэл харьцсан. Тэгээд би харихтаа амар юм юу мэдрэмжтэй харьсан. Нэг юм шинэ experience амьдралдаа болоо да шинэ single party-нд явж үзлээдэй гэж юусоо бодоагүй заяа. Өө би бэлэн биш байгаа юм байна. Тий би ингээд өөрийгөө хүчилж би ингээд хүмүүстээ танилцах гэж юусоо өөрийгөө заавах ямар шаардлагагүй байгаа юм байна гэдгийг амар ойлгосон. Тэгээ ингээд угаасаа болох ёстой юм болох цаг нь тий болох үз тэгээд одоо би ерөөсөө өөрийгөө өөрчлөхгүй ингээд амар гоё бай гэж бодсон зөө. Тэгээд яг амар гоё мой бодсон байжсэн байхгүй юу. Чи ингээд нөгөө нэг эмгэнэл гарч ирд мэрэнгүүт би чи үгүй энэ чинь бас юу юм шүү тий ингээд амар тохиромжтой цагийг хүлээгээл ингээд байж идэл энтер гэл байжсэн чинь төрсөдөр боллоо. За тийш тий нэрээ намайг юунд байх оронд чамайг түрхгээд байх оронд тэг төрсөдөр болоод тэгэл тэгсэн чинь ингээл хүмүүсээс мэдчлэгээ ирж мэрэл ингээл яаж магаал тэгэл би ингээд одоо нэг юм хүсээгүй хүнээс ингээд мэдчилгээ ирж мэрэх бас айгу сони юм байна заяа. Угаа сони юм байна яг ингээд баярлаа гэж өнгөрчихөж байгаа шүү дээ. Тэгтээ ингээд одоо нэг юм хавсгсан өгнүүд нь ингээд нэг амар юм өвтгмөр заяа. За би ингээд өмнө нь ерөөс тиймэрхүү юм ингээд яадгүй байсан юм байна. Анзаардаггүй байсан юм байна. За тэгсэн чинь ингээд цахиныхаа хайрцгийг олгосон чинь ингээд захиарцсан байхгүй. За амар том захиарчсан байхгүй юу? Вау. Тэгээд би одоо ямар захиан юм болоо гэх. Тэг эргүүл харсан ингээ дээр happy birthday мэрт ингээ бичсэн зэ. За. Яна хинээс ирсэн. Тэгэл ингээл нээс аахгүй юу? За. Тэгэл тэгсэн чинь ингээл нэг юм хүүхэд байхад ингээл нэг юм яадаг гэсэн нэг тоглоом бидэг шүү дээ. Ингээд нэг дэлгэнгүүт ингээ нэг юм happy birthday гэж дууж мол тийм юм дуут нэг юм мэдлэг байдагсэн шүү дээ. Тийм ингээл яадаг байхгүй тэг би ингээл амар шингэнэ шиг за. Тэгээд тэгсэн чинь ханаас нь дахиад нэг захиа гарч ирж байна. За. Тэгэл би ингээд нөгөө нэг дэлгүүр явж явах замдаа ингээд захиагаа онгойлгочоод амар юм цаашаа унших хэсгийг ингээд мэдхгүй ингээд амар гайхсан зэ. Тэгчингүүтээ за би яг 50 унших хэвээр миний захиа гэж бодоод гэр лугаа ингээд орж ирээд уншиж байгаа байхгүй. Тэгэхэд тэгсэн чинь ингээд энэ залуу та бүхэн мэднэ гэж. Хинээс ирсэн. Яагаад нэг миний хөрхнөө гэдэг нэг залуу байж тээ. Өнгөрсөн жилийн төрсөн өдрөөр нэг PayPal-аар нэг евро явуулж магаалаа. Би бүх юмнаас блоклчод тагч ингээд нэг юм нэг очирдсан залуу шүү дээ. Тэр заяа. Тэгээ ингээд тэрнтэй чинь бит хоёр сүулт нь ингээд намар намайг нөгөө нэг ирснээс хойш Монголоос ирснээс хойш бит хоёр нэг уулзаад чи бит хоёр ямар ч chemistry байхгүй мэн уучлаарай гэж би хэлээд нэг болиуллаа бүх юмнаас блокллаа гэж аагүй. Тэгсэн чи тэр залуу ингээд амар урт захиачсан зэ. Амар. Тэгэл тэгснэ ингээд би ингээд ерөөсөө одоо ингээд өөр чамтай ингэж харьцах тийм юу байхгүй байгаа учраас тийм надад боломж байхгүй байгаа учраас намаа ингэж бичиж байгаа гэж чи ингэж ойлгоорой нэг талаас намайг ойлгоорой нөгөө талаас ингэж уучлаарай тийм тэгээ ингэж би ингэж ерөөсөө ингэж чамааг ингэж бодоод ингэж толгоноос ингэж ерөөсөө гачдаггүй
чадахгүй байна. Тэг ингээд сүүлчээ тохоор ярьсан харилцан ярианаас ингээд би ингээд үүдээд би ингээд өөрийгөө буруу юм хийж байгаа гэж мэдж байгаа ч гэсэн ингээд би ерөөсөө ингээд чамаа тавьж явуулж чадахгүй матахгүй гэлгээл амар юм драмат юм бичсэн заяа. Тэг ингээд тэр зингээр зүгээр ингээд төрсөөд юм төргээд өнгөрсөн болол окей. Би ингээд за ингээд баярлаа гэдэг амар баярлаж хүлээж авах байсан байхыг ч үгүйсэхгүй шүү дээ тий. Тэгээ тийм биш ингээд ханаас нь ингээд баахан юм бичээлтэй ингээд яг ингээд тэр үед нь одоо төрсөн өдрөөр нь би ингэж хэлэх юм бол энэ намайг хүлээж авах гэдэг ч юм уу тий ингээд нэг юм тийм найдахтайгаар бичсэн байгаа шүү дээ тий. Ямар Тэнгүүл тэр нь би ингээд бас ингээд жоохон ингээд дургуурээдсэн заяа ингээд яагаад ингэж байгаа юм бэ тий ингээд би ингээд хэрвээ чамайг амьдралдаа байлгахыг хүсэж байгаа бол би ингээд харилцаал ч юм уу тий юм амнасаа блогч мологлохгүй ингээл байж маш тий. Тийм биш байхад ингээд бүх юмнасаа блоглол монгол хэлээр бичсэн миний ингээд сторинууд дээр хүртэл ингээд амар лайк тарж орч мөрөөд ингээд юу ч ойлгохгүй гэж ингээд лайк маг тарж мараад байгаад би ингээд нэг жоохон ингээд бити ингээд тэгсэн чинь үгүй ингээд чиний бүх юм надад таалагддаг чи багаас ч таалагддаг гэдэгс болохоор би ингээд дургуур блоглчлаа гэж аагүй. Нэг тийм мэдрэмж өгсөн байсан дээр нэмээд ингээд би яг энэ момент дээр л би сэтгэл зүрхийг ихтлүүл намайг хүлээж аавна гэж бодсон юм шиг тийм амар урт цахим бичсэн надад амар юм тарам тулж байгаа санагдаад нэг талаас заяа нөгөө талаас болохоор зэрэг ингээд би эсвэл ингээд юу хатах юм болов юу одоо ингээд намайг гээд ингээд амар ингээд тийм өчнөө олон жил ингээд бүр ингээд сэтгэлээ гаргаад байгаа хүнийг ингээд би анзаарч харахгүй ингээд түлхээд байгаа юм болов ингээд амар мэргэлцэн дурсан заяа гүү шүү найзаа ста тийм байхгүй шүү үгүй шүү наад бодолч яста бороо шүү юу нэр фэйсбүүк дээр ингээд гарчсан бах юм бодоод би ингээд нэр амьдрал одоо би ингээд зүү цагийн зүү хүнийг хүлээгээд ингээд шал тэнэг юм шиг ингээд шал тийм юм өнгөрөөд байгаа ч юм болоо барыг боломж олгож үздэг ч юм болоо гэж бодсноо нөө намайг ийм бодоход хүргэсэнд нь би уур хурч ингээд би бас дахиад дургуурсан заяа газар дараа хит ирэж байна гэж яста бүр хит ирэж байна тэгээ одоо эндээс юу ойлгож авсан бэ гэхээр зэрэг би зүгээр л тий ингээд тэр хүн чамайг амьдралдаа байлгахыг хүсээгүй болоод байхад нь байх гэж ингэж амар оролдох нь угаасаа л тэр уламл цааш нь тэгдэг шүү яг боломжийг бүрдүүлэх юм байна л гэдгийг би амар сайн ойлголоо. Ямар амарын гэхдээ тэр жоохон юу сайко гарав. Тэгээ надаа ингээ 200 €-ны юу хийсэн байсан заяа ваучер. Ээжээ бурхан маань. Тэгээд би ингээд инээ хэцүү. Баярлах. Буцаж явах хэцүү заяа ингээд явах ямар тэнэ ингээд. Тэг би орч ирээ ширээн дээр тавьсан байсан чи манай хот орч ирсэн. Хөөх энэ юу гинөө минь үү өтер гэж мгээд. Тэгээ штэ. Энэ одоо хин өгсөн гэдэг юм тэр байна гэл тэгсэн чинь одоо яана мана гэлдэг чи би одоо яана гэдэг чи юу гэсэн үг ирүүлэл явуулж гэсэн бити тэнэгтэй байгаа ч гэнэ намайг хүн танд ингээд мэг бэлэг өгсөн багт чинь тэгээд дэлгүүр хийдэг газар өстө одоо гар нөгөө чигчэлд явахаас өмнө намайг тэгээд дэлгүүрлээ болсон би тэгээд нөгөө 200 өрцөн шүү яа тэгшээчгүй хүн ийм л амьдрал найзаа амар худлаа амар юм дургуун хурж мөрөнгөтэй тэгтэр жоохон ёоётой гараагүй харин тийм мэдгүй яг надаас ямар яг хүлээсэн юм бөө мэд бид ямар ч хариу үзүүлээгүй шүү дээ. Гэхдээ хараа ямар эмэгтэй хүмүүс яг иймэрхүү моментн дээр ингэж боддог байгаа байхгүй яг ингэж чиний тэр моментыг ингэж яг таарсан байгаа зү чи ингээл одоо нөгөө фэйсбүүкээр ингээл баахан тийм одоо амьдралын сонио ингээл амар юмнууд ингээл яатсан яг нэг юм эмзэг үе дээр за би нэрээ ингээд боломжоо өөрөө явуулаад байгаа юм биш үсттэй гээ яг нэг юм яг тийм зурвасгаан бодол орж ирсэн үе дээр яг тэр хүн ингээд гараад ирэнгүүт ингээд заримдаа нэг буруу цагт ингээд буруу хүн гарч ирдэг дээ. Яг тэгж гарч ирэнгүүт ингээд эмэгтэй хүн ингээд нэрээ энэ чинь бас хөөх юм энэ олон жил миний араас гүйж байгаа юм шүү гэд ингээд нийлждэг ч юм уу тэгээ дараа нь ингээд нэг амаа болдог ч юм уу яг нэг юм яг тиймэрхүү яг кино шиг санагдчихлаа ямар яста тэгж бодож болохгүй шүү найзаа наатахаа яста нэр тэр чигт нь явуул гэж ёо харин тийм ээ найзаа эрүүл саруул ухаанаар ингэж харин тийм их хүссэн юу лээ төрийн жолоог баатгуулч илүү гэдэг шүү дээ засгийн эрхийг түнд буу болгоо нас за арай тэгдэггүй хаа гэж тэгдэм үү мэдгүй манай найз бүр уран цэцэн үг нь хайж би л юм мэддэг байсан чинь. Үгүй мэдгүй тэгээд би амар ингээд харин тий амар олон төрлийн сэтгэл хөдлөлүүд нэг доор сая амар тавцсан үүдүүд байлаа. Тийг ингээд нэрээ зөв хийгээд байгаа юм болов буруу хийгээд байгаа юм болов гэдэг амар эргэлзэж төрөсөн. Гэтэ тэгээд ингээд тайвшраад ингээд бодсон байна. Юу шалтгаан нэг бодсон юм чинь. Камер юм өөрийгөө барьж авсан шүү. Тэгвэл болохгүй. Тэг хүнээс захиа авсан бас ямар байсан? Яг энэ гараараа бичсэн захиа бас амар сонин сэтгэл төрж илээ. Хүүх нэрээ ерөөсөө ийм ааг амар ийм баг уншааг удцсан биш дээ гэж бодохоор байсан. Тэгээд гэтээ би бол үг үсгээ алдаа харсаар байгаа л таарсан одоо тийм муухай дээ.
Энэ дээр грамматикийн алдаа гаргасан байна. Энэ дээр таслал аваагүй байх гэж үгээд дөөдгөнөөс. Яа. Би ингэхгүй. Нөгөө залуу маань айгүй хөргөн надад их захиа явуулдаг заяа. Тэг ингээд ирэхэд ингээд хөргөн захиа махаа битсэн байдаг заяа. Наваа ингээд амралтанд явдаг өдөр би ингээд үлдээ чи би эрт яваад төгсөхгүй тэгсэн чинь ингээд ирсэн чинь захиацсан байдаг. Хамгийн онцгой нэ штэ тий. Гараараа ингээд захиа бичгээр би өөрөөсөө бичгийг уншиж чаддаг заяа. За. Тэгээ би ингээ гүйдэг заяа чи ингээ захиагаа надад өөрөө орчлаа төгөөч гэж заяа. Тэгээ нөгөө хамаг романтик ингээ алгуулчдаг заяа. Тэгээ хөөрхөн би ингээ нөгөө бичгийг өрөөсөө уншиж чаддгүй заяа амар хэцүү бичгтэй заяа. Тэгээд тэгсэн чинь надад нэг Америкаас ирэхдээ надад шүлэг бичдэг байхгүй юу? Тэгсэн чинь за шүлэг бичсэн гээд ирдэг байхгүй юу? Тэгээ хөөрхөн ингээ шүлгээ дэвтэр дээрээ бичсэн заяа. Тэгээ надад нөгөөдг нь би уншихсан чинь нөгөө шүлэг нь юу гоё шүлэг биш би бүр нөгөөдг нь унших гад бараг 30 минут оролцсон заяа. Тэгээ за болоо гэж. Тэгээ тэрнээс хойш надад шүлгээ бичихтэй ингээ компьютер дээр бичээ заяа. Тэр нэр юм шиг. Тэгээ би даач компьютер дээр бичсэн тийм шүлэг авсан гэж. Тэгээ аюу гоё байлаа хүн тэгэж нэг юм гар мараараа захиа махиа өгч мөгөөд. Яаж ямар хөөрхөс тэрнтэй. Тэгээд асуудал манай найзын шийдвэртэл. Харин тэгсэн одоо яах вэ? Тэр болно нэз. Тимэти. Заавал хүчлээд байх ч байх те нэрээ. Өөрөө тэр чинь юм бас болохгүй гэж мэдэрч байгаа бол тэгэл. Харин тийм. Тэр нөгөө уусаа яг мэдрэмж үнэн байд юм шиг байна те. Харин тийм ээ. Амт тэрийг дарах гэж. За би ерөөсөө чиний шийдвэрт оролцохгүй те. Чи өөрөө шийдэх. Би одоо нэг чамайг ятгаад сүулт нь амир гэсэн чинь чамаас олсон юм. Тийм шүү би айгу болоолаа. Үгүй тийм. Алаа угаа минь гэж. Найзлага мэлцээ очиж би чамаас олж байгаа гэх. Үгүй баха тэр энэ угаасаа айгу гоё тийм мэдрэмж төрүүлж байгаа болохоор би нэг тийм амир яахгүй байх. Санаа зовхгүй байх. Тийм л. За их л өвн болж дээ найз минь. Харин тийм. Өөр юм болсноо ойлаа. Хоёлоод өөр юм юу болсон? Хүүшээ би нэг юм болсон юм байна надаа. За. Ч нэг юм болоод. Юу болсон? Юу аалаа? Миний зүүдэнд аав орж ирээд. За. Би одоо энэ дугаар дээр одоо амар тийм яриад байх. За sorry шүү намайг. Би зүгээр амьдралдаа болсон юм ярьсан чинь сүүлийн үед одоо тийм болсон юм л ярьсан. Тэг ингээд аав зүүдэнд орж ирээд ингээд яадаг байхгүй юу? Гэхдээ би ингээд зүүдэндээ мэдээдсэн заяа. Зүүд ирээд. За. Тий зүүд биш тий би чинь цаан нь ямар хөөрхийн энэ цагаан дээш нь ингээд захмахаа босцсон гэж мэгээд би ингээд амар тийш хараад байгаа байхгүй тэгснэ гиз мэдсэн амар юу болцсон биш үү? Гизг болцсон биш үү гэж би заяа. Фит мит явж шин мовж шин гэж би харж байна. Тэгээд тэгснэ өглөө нь босч би ээж тэлсэн байхгүй юу. Ээж би ингээд аав зүтлээд гэдгсэн чинь миний охин яаж байгаа юм бэлгөө. Буян яаж байгаа юм бэлгөө дээ чи нэг маний ерөөл уншуулчихгүй гэдэхгүй. За. Тэгээд тэгэхээр зэрэг би нэрээ яг тэгдэг бигдэг гэдэргээл. Нөгөө нэг гоё онлайнаар уншуулчдаг тийм газрууд байдаг шүү дээ тий. Өөр юм захиалгаа ингээд өгөнгүүтээ ингээд сүсгэрээ ингээд тэгдэг болсон байлаа. Таас ингээд шилжүүлчихдэг. Тэгэж мэгээ тэгээд тэгсэн чинь нэг юм хід олсон аахгүй юу. Тэгээ ингээд тийшээ ингээд хіднэр шилжүүлсэн аахгүй би. Тэгсэн чинь ингээд одоо ингээд энд ингээд байсараа муузаас сурцсан юм яатсан. Энд чинь ингээд ямар нэгэн мөнгө төрхтэй холбоотой юм гарлаа ингээд таны баг данснаас нь тэд гарлаа. Төлбөрийн баримт чинь энэ ингээд баг мэйл зээлэр ирж мэрэл ингээд ямар нэг юм баримт заавал өгдөг шүү дээ. Тэгсэн чинь би ингээд яг тийм юмдаа тасцсан байсан юм шиг болоод ингээд тэгсэн дас руу ингээд шилжүүлсэн чинь буцах гэж юм гарч ирээд алгуулцсан юу. За. Юу яриа. Нэг юм амжилттай игдлээ ч юм уу те эсвэл таны ингээд ном чи ингээд тэдний ингээд хуралд орноо морноо ингээд айлтгалд орноо морноо гэдэг гэсэн тийм байхгүйгээр ингээд буцах гэж гарч ирсэн гэдэг нүүр нь гараад ирсэн заяа. Амар гайхснаа. Орцсон болоо. Бойнараа болж байгаа юм болоо гэх юм гайхаа заяа. За. Тэгээ би тэр тухайг ингээд юу дээр бичсэн байхгүй юу? Твит дээр бичсэн гэсэн чинь хүмүүс угаасаа хүмүүс ингээд нөгөө юу ярьд юм чинь. Ном хордог хүмүүс ингээд номын өртөө байхыг амар үздэггүй гинэ. Тийм би санахудаас сонсч ирсэн. Мэдгүй. Номын өртөө байхыг цэрлдэг гинэ. Тийм болохоор зэрэг надад ч угаасаа уншигдэж таараа тэгэд уншигдцаа гэдэг гэсэн аахгүй. Тэгээ би за гэсэн доор нэг хүн уцаар нь залгаад асуугач гэдгсэн. За яана за. Үнэ ажилтээ заяа. Би тэр зүгээр миний ингээд надад хин нэгэн над номчин одоо тэдний хуралд уншигдсан гэсэн нэг өгүүлбэр л хэлэхэд би ингээд сэтгэл амарчлаад заахгүй. Тэгээд би зүгээр уцаар нь залгадаг байхгүй юу? Тэгсэн чинь ингээд Монгол руу залгаж байгаа штэ амар уцаараа.
тэгсэн чи тасалждаг байхгүй өдөөс. За. Оо би яадаг гаруу өдөг гэсэн дахиад заддаг байхгүй. За. Нэмхүү авчина байна уу гэж асуухгүй тэгсэн чи би баг танд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгвэл угаасаа юуны газарлаа тэгж ярьж болохгүй шүү дээ. Би нэг мөнгө шилжүүлсэн чи би чи ингэж гараад байна гэж. Сайн байна уу? Би нэг тодруулах гэсэн маа гэдгсэн чинь за гэлтэй чинь. Тэгсэн чи би ингээд харин өчтөр ингээд яасан юм аа. Ямар гоё ярьсан юм аа. Тэгээ би ингэж ярьсан. Би бүр яг гэгэрсэн ариус төрөө. Тэгээ ингээд захиалга өгс юм аа. Тэгээд тэгсэн чинь ингээд яг тэдний хуралд орноо ч юм уу эсвэл таны захиалга баталгаажлаа ч юм уу ерөөсөө дандаа тийм юм ирсэнгүй. Тэгээ би харин хорсон болов уу гэж асуух гэдэг гэсэн чинь одоо эн чинь 48,000 хүн яаж байгаа да. Хин гэдэг нэртэй өнгө ингээл хөөх ингээд надаа ингээл амар ингээд яг орсон үгийг хэлчих гээл ингээл за би гадуур явж байгаа гэхдээ би ноутбук асаагаа тий тэр гэж мэгэл тэгээд заахтлаагийн. Тэг би яах юм бэ та бити өөртөө та зүгээр тэр системд орсон л уншигдсан ч юм уу нэг тийм л юм хэлчих гэсэн. Тэгсэн чи би нөгөө ах чинь үгүй би хараад өгөө л гээл тэгчихсэн. Тэгэл тэгснэ. Энэ одоо нөгөө сая аюу сайн өдөр байж таарс болохоор харин өнөдөр ингээд бараг 4,000 хүн ялаа. Байгаа юм байна. Чи хин гэдэг нэрээр яасан бэ гэдэг чи би толгон дотор ингээд шууд мэрэгэн санаа орж ирэл заяа. Хүүшээ. Хүмүүс ингэж мөнгө хийдэм бах таа. Тэр гэж бодолцоо юм би мараа. Ганц тэгчлэн хийдэм герман салбарыг нээж Европт нээж мэйгээл. Нээж болно. Тэгээд би яг тиймэрхүү бодлоо авчихсан өөрийгөө за болбол яриана гэсэн зорилгоо биелүүлгээл тэгэл би харин тэдэн цагийн үед л яасан гэдгсэн чинь яасаа гэдэг нэг тодорхой ярилдгээ. Тэгэхээр би за та хэрэггүй та бити гажуур ажилтаа явж байгаа бол та бити ингээд цаг зүгээр болцсон гэдгээс агуулсан чинь за окей гэж тасалсан байхгүй. Тэг би ингээд нөгөө нэг юм санаагаа бодоод ингээд салахгүй байгаа штэ тий. Би ингээд баяжсан биш үү гэл. Энд ч одоо ингээд Христэд бас Христийн шашинтай хүмүүс амир их хаач гэсэн бас буддийн сонирхолтой хүмүүс байгаа шүү дээ. Тэгээд би ингээл баяжчлаа гэсэн чинь цаанаас нэг юм зүүн мөрөн дээрээс нэг хүн бос гарч ирэл бити тэнэгтэй вэ. Боёнда бодрыг нэ чи чинь. Би зүгээр бодсон зүгээр нэг вебсайт нэгээл таны ингээд ном хурагнаа ч юм уу те. Монгол таны ном хурагдах болно гэсэн. Амар юм ботой те. Ингэж болох юм шүү. Ингээд 10,000 төгрөг авлаа гэж одонгод гандан дээр очих 2,000-аар уншуулад 8,000-ыг ав. Мөн үү? Харин би яг тийж бодсон. Намайг энэ санааг хэмжүүлэхээс өмнө хэнийг бити хийчээрэй гэж. Жайл хэзээ хийсэн байвал яг хүмүүс надад. Тэгээ ном таны захиалгаар Монголд уншигдаж болно, гандан тгчлэгэд уншигдана, эсвэл төвдийн тэнд уншигдах болно. Та сонгоорой. Премиум багц 50 евро. Эсвэл манайг бас уншигдаж болно. Наараа манчин өдөр гэдэг баха сонголтуудтай тий. Йоо гайхалтай. Премиум голд багц гэдэг баха нээц ёо. Лайваар бас үзэж болно гэж юм уу гэх юм. Таны нэр Sara гэдэг нэртэй тий. Wagner гэдэг нэртэй үний ном уншигдлаа. Батгажуулт начмачаад нас. Нэрийг хэлдэж штэ ингээ нөгөө лам ингээ юм уншиж байхдаа Wagner гэсэн янз бүр хэлэх юм шүү. Яа Manfred энэ гэсэн. Яа нэттэй. Харин тий. Тийм юм бодцоо тэгээ найз чинь бас зүгээрээ чадахгүй тий. Зүгээр л ном уншуулах чиж толгоонд нь ингээл санаа авч ирэл хэрхэн баяжгүй гэдэг модус дээр тавьсан байгаа болохоор угаасаа. Тэгвэл тиймэрхүү юм болохоор би яад ч одоо ингээд нас орсон ээж мэжигээ зүгдэлдэг ч юм уу. Тэгэхээр ингээд нэг юм. Тэгтээ яг нэг юм жоохон сэвтэй гэдэг зав ингээд нэг юм ном уншуулахгүй орчихыг гэхээр нэг юм ингээд зулгаагаад гэдэг заяа. Амар ингээд шашин машин шүтдэггүй мөртлөө ингээд толгоонд ингээд бодогдоо тий ингээд яга миний зүудэнд орж ирсэн бол яасан бол гэд нэг юм заавал нэг хүнтэй ярихгүй болохгүй тий ингээд эмээтэй ярьдаг ч юм ба тэнгууд эмээ хөрхий ганданд очиж ном уншуулчихдаг ч юм. Тэгээд би яаж нэг юм хүжиг юм олж аваад зэртэй тэгээд нэг юм хаяатай тэр хүжээ уугуулаад нэг тиймэрхүү зүудмүүд байх юм бол маргааш нь ингээд нөгөө нэг лама асаадаг ч юм уу нэг тэгж нэг юм өөрийгөө яадаг болсон ингээд тайвшруулдаг ч юм уу. Тэгэхгүй бол яг нэг юм одоо нэг гадныхан жирнийг тиймэрхүү үйл зан энэ төр хийдгүү шүү дээ тий. Тэгээд энэчээ байсаар байгаа жоох нэг тиймэрхүү болох гэдэг юм санагдаад нэг юм тоож модгүй ч юм уу. Тэгээд яг нэг юм тиймэрхүү зүуд модлохоор ингээд нэг юм амар гинт юу болдог заяа. Гинт боддын шашинтай болж энэ төр заяа. За надад би яг толон дарсан сууж байгаа шүү. Харангууд 9 цаг үед. За үгүй. Яг тийм боддын шашинтай болж молоо зүгээр яг нэг хөж мөж угаалдаг ч юм уу. Тэгээд би одоо гэрлүүгээ сая арт цагсан.
хаяада маяада харц марц өгөөлэй гэж одоо тийм нэг насны юм байх гэж бодсон би. Үгүй үнэ наач нас ч ятгаа ер нь тэгтээ хүн ингээд яа гэм биш үү те нөгөө нэг гэрх зам руу. Тэгээ би намайг ерөөс тэр ингээд 50 байхгүйсэн за би тэр хүнд би ингээд за зүгээр гэж хэлсэн ч гэсэн ингээд имээрэг уцчих мацтай. Имээ та ингээд завтай байвал нэг очоод ном уншуулдаг чи тэгээд тэгсэн чи имэний хөрхөн маргааш нь гүйж уншуулчихсан. Тэгээ би би ч гэсэн ямар нэг юм хийх хэрэгтэй бах те хүүхэд нохоо олж малах ч юм уу тийм байдаг шүү дээ. Тэг бод очир зүггүй гараад германд хүний нохоо олцоо чааш. Алуулсан дэс те. Юу гээ нохоо нөгөө байгаа чи яа. Хүүхэд гэж хүүхдтэй хоол хийж өглөө. Тэгээд хоолныхоо дээжиг дээш нь тэр нөгөө нэг тавьж байвж. Тэгжил нэг өөрөө гоё яалаа. Тэгээд яг тэгсэн чи гоё болцсон. Тэгээд за. Харин тийм байлээ. Тэг яг нэг юм нас яваад ирэхээр ерөн жоохон нэг юм Монголын уламжлал руугаа яваад байгаа юм шиг надад санагдсан заяа. Яг нэг юм буцаад нэг юм одоо юу гэдэг хаяада ингэ сүйтэй цай маягаснаа би баг балкон дээр нөгөө сүүнийхээ цайны дээж хийж өрөх гэж байгаа юм шүү. Тэгээ эмээ нөгөө өглөө тийчсэн юм толгон дээр юм тавьж байгаад байд штэ. Яа тэгж тэнэгтэж тэгжсэн юм за ер нь нэг юм одоо тэнэгтгэн цаашаа нэг юм уламжлал гэдэг юм аа жоох ингэ авч явах хэрэгтэй юм байна гэж бодсон. За ингэ нэг юм олон жил болонгод нэг юм Монголоо ямар жоохон сансандаа тэгдэм болоо эсвэл ингээд тэрийг алдахгүй юмсандаа гэдээм болоо мэдгүй жоохон нэг тийм сонирн болсон заяа. Тэгээ би бүр амгандаа арц марц загч ах гэж. Яа. Адилхан найз чинь хүүхдээ сая 3 хоног амралтанд явсан чинь хойноос нь сүүн өөргсөн хүн бас зогсож чинь балкон дээрээс. Яа арай. Тийм амар нэг юм бүр асаж масаг үлдээ ингээд нэг тэр үгүй тэнд нэг юм жоо. Тэгэл цэцгэд амруулчих юм л. Яа энэд тагаа шүү. Тэгээд түрүүн сая ярьжсэн чинь юу сүулт хийсэн бэ гэсэн чинь би нөгөө 35 нас хүрээд 35 насны үзлэг гэж юм байд юм биш үү? За яа юу үздэм бэ? Бүх юм үздэм байх заяа. Бүх юмудыг одоо ингээд хавад нөгөө арсны эмч ингээ өнгөө үздэг 35-аас дээш 2 жил тутамдаа нэг ингээ заавал үзүүлэх хэрэгтэй гэ арсаа очиж үзүүлээ. Эмэгтэйчүүд дээр очиж үзүүлээ. Тэгээд тэр нэг юм нэг шинжилгээ илүү авдаг гинэ 35-аас дээш. За. Тэгээд байжгаад үрхэн эмнэлэг дээр очиж бүх төрлийн шинжилгээ хийлгээд. Тэгээд миний ингээд ходоод модоод бүх юмыг одоо нөгөө ходоодны дуран бол хийгээгүй нэг гаднаас нь ингээд нөгөө юугаар элгийн маань үзээд, бөөрийг маань үзээд, цүс мөс бүх юм маань ингээд нөгөө дурандаж ингээд гаднаас нь үзээд эрүүл байна гэ. Тэгээ зүрхний юм үзээд бүр бөө юм болд юм байна шүү дээ. Тэгээ би за 35 хүрсэн юм чинь тэрийг хийлгээгээд ирчихсэн. Тэгээ бамбам байгаа үзээд цусны шинжилгээ өгөө. Тэгээ ер нь бол нэг юм айгуу тийм юу юм бэ нэг юм цаанаасаа бас ингэчүүл айгу амар юм байна гэж бодогцоо. Одоо германч нэм 35 хүрээд та ийм юмнууд хийх ёстой гэдэг нэг юмнууд гараад ирдэ штэ. Гараад ирдэм юм заа. Одоо чи 35 хүрээг болохоор арай мэдгүй байж магадгүй гэж. Нэ тиймгүүд ингээд Монголд яг нэг тэгдэггүй штэ. Ингээд 35 хүрэнгүүд ч юм уу одоо 40 хүрэнгүүд та ийм одоо хөхний ийм шинжилгээ хийх ёстой гэдэг ч юм. Яг тэгдэг хэсгийг бол сайн мэдгүй. Миний мэддгээр бол тэгдэггүй байх. Тэг ингээд одоо надад захиа махиа ирдэг ч юм уу надад бол ингээд та 35 өрлөө та одоо нэг өмөө үзний хор тавтрын шинжилгээ хийлгэрээ гэд ингээд тэр нь ингээд тэдэн жилдээ өнгөө байдаг шүү гэд шууд ингээд захиарсан байхгүй. Тэгээ би газ дээр чинь ингээд нэрийг яасан дээр нь үзүүлж игээд тэгээ би яг нөгөө нэг сая хоёлыг ярьжсэн нөгөө Facebook интернетээр үзэж байхдаа Монголд нэг ер нь тиймэрхүү юм байлаагүй зүгээр юм байна гэж бодсон. Тэгэл хаяада нэм 35 хөрөнгүүд нь 35 өрлөө тэрийгэ үзүүлж ирээ гэдэг ч юм уу. Тэгээ би бүх юм үзүүлсэн чинь айгүй амар болцсон. За нэр энэ эднэр маань ингээд зүгээр юм биш яг хуу. Элэг жоохон өөхлөлттэй байна. Та тэрэн дээр жоохон анхаараа гэсэн. Тэгэл тэрнээс биш ингээд бус юмд ч юм бол зүгээр юм санаа зовлгүй. Тэгээ нэг мэдчих юм бол нэг юм 2 жилдээ ингээд хүн чинь ер нь нэг юм дараагийн үзлэг болтол 2 жил болно шүү дээ. Тэгчлээ өөр ингээд гайгүй мэн гинт ингээд нэг юмнаас болоод нөгөө манайхан чинь нэг юм гинт ингээд өвчин тусаал гинт ингээд ер нь бол нас мас бараад байгаа шүү дээ. Тэгээ тиймэрхүү юм байлаагүй зүгээр юм байна гэж одоо тэгээд тэр мэр мэдээж үзснийхч байсныг хэлэхүү тэгээ 35 үрээд нөгөө мэйл зээл ирээ захиа мэхэ яриад ирсэн хэлэхүү хамаг юм үзүүлж авсан. Нэг тийшгүй ашгүй. Харин тийм сонир. Санаа амарч байх тий. Харин тийм байлаа. Айгуу санаа амарч мамраа. Тэгжсэн ингээд тэгээ ер нь за нэг хүмүүс ингээ үзүүлсэн дээр үзүүлчих гэж ер нь тэгээ боддсон байлаа заяа. Одоо би ингээд дараа 7 хоног шүдний эмнэлэг явна. Тэрний дараа 7 хоногт чих хамар хоолой эмнэлэг явна. Чих мэхэ чи эмчээч жилд 2-2 удаа ингээд өнгөө бүгдийг цэвэрлж өгдөг гинэ. Тэр мэрийг ерөөсөө мэдээгүй байсан байгаа аахгүй ерөөсөө энэ амар олон жил амьдарсан мөртлөө тэгээ тэгж мэгж сайхан цэвэрлүүлж мэвэрлүүлээд нэг ер нь нэг эмнэлгээр явсных бүх юмаа сайн үзүүлээд авчи гэсэн төлөвлөгөөтэй байна харин тий төлж байгаа бах тий эрүүл мэндийн тэгэхгүй сайн төлж байгаа ш бид ч эрүүл мэндийн даатгал маань хэдэн жилийн дараа айгүй бол өөртөө төлдөгч болох юм билүү
гэж бас нохоо санаалаа гэж. Юм ер нь яач магадгүй тийм. Тийм болохоор гиманд амьдарч байгаа байвал эртхэн үнгүүдээр бүх юма үзүүлээд аваарай гэж. Манай тэр юм ч хүртэл гэж хэлсэн чи та юма үзүүлсэн ашгүй юм өөрчлөгдөж магадгүй шүү гэж хэлсэн заа манай өрхөмж. За. Тэг би за гэж тэгээд нэрээ тэрэн дээр далимдуулаа гяс юм үзүүлээд аваа гэх. Тийм юм боллоо. Игчи тоо ярьдаг нэр айгу харж тий. Айгу ухаарлын юм ярьдаг болчих гэж. Гоё нөө тэгэл яг тийм насны онцлог юм чи тий. Харин тийм ээ. Хамтдаа хөтлөөл явж байна да хэдүүлээ. Би ингэж бодсон. Одоо ингэ чифт хоёр ингэ нэг төлөвлөгөөтэй ингэ яриад яваад байгаа шүү дээ. Ингэ 30 наснд олж мэдсэн юмнууд гээд хөлөөллийн өрөөндөө ч гэсэн ингэ сэдвийн хувьд магадгүй чифт хоёр ингэ заавал энэ одоо ингэ л угаасаа бүүн болондоо ч юм уу тийм биш гэдгийг мэдж байгаа мөртлөө заашгүй ярих хэрэгтэй гэл нэгэн ч салгахчаал зарим нэг тохиолдол хийж яриад байгаа шүү дээ. Тэр мэрийг одоо хүмүүс ойлгохгүй байж болох ч гэсэн дараа хэдэн жилийн дараа ингээд яг амьдралтын тохиолдоод энэ хоёр нэрээ тийм ярьжсэн ш тэрийг сонсъё гэж нэг юм эргэж нэг юм сонсоход нь хэрэгтэй байдаг тийм бид нар ингээд хийгээд байгаа юм байна гэсэн мэдрэмж авсан. Одоогор хүмүүс ойлгохгүй болох ч гэсэн өөртөө одоо төрүүлж явж ин гэж хэлхий цаашийн. Гэтэ яа нэг юм салбар руугаа бас нэг юм арай нэг жоохон гүнзгийрээд орж морцсон нэг юм тиймэрхүү төрлийн мэдээллийг нэг жоохон төрүүлж авдаг болцсон хүмүүс байгаа шүү дээ ижил хоёр. Харин тийм болохоор зэрэг нэг юм мэдээллийн төрөнд байгаа мэдээллээ та нартай ингэж хуваалцах зорилготойгоор бас нэг яриад байгаа юм маань хэдэн жилийн дараа хүмүүс ойлгох хаа гэсэн адилхтай байгаа. Харин тийм. Тэгээ тэр их ойлгох юм бэлээ. Тэгэл би чинь ариунаг шоолж молол гэж байж магаал байсан чинь ер нь бол нэг юм нэр дараа нь тэгээ толгоороо ордог юм бэл. За зуны амралт өгчин доо найзаа. Зуны амралт өгчин одоо ч тэгээд одоо юу ах вэ? Тэгээд нэг бодлын айгуу гоё 100 мөн болоод нэг юм арсан дээр нарны тусгал мусгал мэдрэгч ямар ч гоё. Чаас амар юм гоё. Шоодын жиргэнээр сэрж үрэх. Нарны гэрэл мэрэл зэрэг мэрэгч ямар ч гоё. Өглөө кофе гоож балкон дээр зогсож ямар ч яаж аргалээ. Тийм болохоор зуныг ер нь бол энэ зуныг өстой гоё өнгөрөө гэсэн төлөвлөгөөтэй байна. За тэгээд та нар маань бас сайхан наадах гад юу чи наад мад бүгч байлаа бодлогч хүүхдийн баяр их хурсын баяр одоо ч нэрэдэн штэ хүмүүс нөө хонхны баяр болоод айгүй их яваад байгаа болохоор би нэрээ эний дараа наадан болдог штэ гэд бодсон юм. Арай болоогүй юм байна. Наадамын дараа намар шүү дээ найзаа 100 чихлэг байх ч гэж. Тийм ээ. Зуны сар 6 биш шүү дээ. Сүр юм. Яа сүр ярьдаг хоёр гараг шүү. За дуусах уу? За тэгээ их аваач хэлцсэн мэт юм. Яа харин тийм. Пүүч оргош. Яа. За тэгээ их хурсын баярын мэнд хүргэе гэж. За 9 сарын 1-ний мэнд хүргэе. Заашин ч мэнд хүргэе гэдэг тэгээ дуусчихсан гэж. Яа мартчих бод өнөөс бүгдийг хүргэчихье. За. За тэгээ даачин 7 өнөخت шин дугаар узтлаа. Тэр баяртай сонсогчдоо. Bye. Mini chess surrender, mini bass surrender, mini boja surrender, todo mundo mini chess surrender.